Сайн байна уу? Би постфактын хөтлөгч Бэлгүн байна. Боловсролын салбар нь өөрчлөх, сайжруулах ёстой хэмээн олон хүн ярьдаг хэмнээ ямар шалтгаанаас болж асуудал үүсээд буй тухай төдийлөн ярилцдаг нийгмийн сэдвүүдийн нэг юм. Энэ дугаарт би бүх нийтийн боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эслийн дэд зохицуулагч мөнх чимэгтэй Монгол дахь боловсролын хоцрогдол хэрхэн үүсч даанжирч буй тухай ялангуяа хүүхдийн дундх боловсролын хоцрогдол яагаад үүсч буй тухай ярилцах болно. Тэрээр философи, нийгмийн ухааны багш мэргэжилтэй бөгөөд боловсрол, иргэний нийгмийн салбарт ажиллаж 2020 оноос бүх нийтийн боловсролын төлөө эвслийн дэд зохицуулагчаар ажиллаж байна. Бид боловсролын хоцрогдол багш нарын хүүсийн харьцаанаас эхлээд нийгэм соёлын уламжлалт хэвшмэл ойлголтууд хэрхэн нөлөөлөх зэрэг олон хүчин зүйлийн талаар ярилцах болно. За юун түрүүнд манай подкастын урилгыг хүлээн авч манай дугаарт боловсролын хоцрогдол буюу ялангуяа одоо хүүхдийн боловсролын хоцрогдлын талаар ярихаар хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээд танай байгууллагаас өнгөрсөн жил хүүхдийн боловсролын хоцрогдлын талаар судалгааг олон нийтэд танилцуулсан байна. Тэгэхээр яг энэ дээр миний бас нэг сонирхол төрж ирсэн асуудал нь юу байсан бэ гэхээр яг хоцрогдол гэгээд яг ерөнхий агуулгаар бол бид нар ойлгоод байгаа. Гэтэл яг ямар хичээлүүдээр тийм мэдээж 10 жилийн хичээлд бол олон төрлийн хичээлүүд байгаа. Яг ямар хичээлүүд дээр хоцрогдлууд нэлээд ажиглагдаж байна. Тэгээд энэ нь ямар шалтгаантай байгаа вэ гэдэг дээр хариулвал. За подкастт орж оролцуулж байгаад баярлалаа. Тэгээд боловсролоос хүндэрч байгаа хүүгүүд гэдэг судалгааг бид нэр 2024 оны 11 сард олон нийтэд танилцуулсан. Тэгээд тэрнээс хойш ер нь хүүгүүдийн боловсролын асуудал, хоцрогдол, сурлагын хоцрогдол гэд нэлээд ярьж байгаа. Тэгээд COVID-19-тэй усын үеэс эхлээд ер нь сурлагын хоцрогдол чинь нөхөгдөх юм уу? За тэгээд эрэгтэй эмэгтэй хүмүүст ялангуяа охид хүүгүүдэд сурлагын хоцрогдол ямар байдлаар байгаа юм? Тэгээ ковидын энэ 2-3 жилийн сурлагын хоцрогдол одоо амьдралынхаа туршид үргэлжилнэ гэдэг одоо ЮНЕСКОгийн талингуудаас гараад байгаа байхгүй. Тэгээ тэрнтэй холбоотойгоор 22 оны 12 сард PISA-гийн дүн бол ил болсон. За улс орнууд нөгөө PISA шоконд ордог. Монголд бол нэг тийм шоконд бол ороод ахааргүй л үр дүн гарсан. Боловсролын салбарын бол ер нь ямар хуу байдалтай байгаа вэ гэдгээ бол гадарлаж исэн гэсэн үг. Яг нөгөө олон нийтэд шоконд оруулаад байгаа юм нь юу вэ гэхээр хүүгүүд октоудаас 1 жилээр хоцорсон байна. За тэр нь ялангуяа унших чадвараар тэгээд нөгөө математик тийм унших чадварын хичээл бол одоо нэлээд хоцрогдолтой байна гэдэг үр дүн бол гарсан. Дээрээс нь дахиад математик байгалийн ухааны хичээлээс бүр ингээд тасраа явцсан хүүгүүд мундаг гэдэг хвшмэл ойлголттой байсан чинь тийм биш байсан. Тэгэхээр энэ бол харьцангуй одоо эцэг эхчүүдийн хувьд гэх юм уу да тий нэлээд тийм цочирдмаар мэдээ байсан байж магадгүй. PISA-гийн дүн дээр нийтээрээ хөвгүүд охид гэдэг гэхээс илүүтэй энэ ч нэг нийтээрээ сурлагын хоцрогдол ямар байгаа вэ гэдэг асуултын хариулт нь бол хамгийн одоо чанаргүй гэдэг юм уу те хамгийн их сурлагын хоцрогдолд өртсөн газар нутаг бол нөгөө сум дээр байгаа баг дээр байгаа сургуулиуд гэж гарсан. Дараа нь аймгийнх тэгээд Улаанбаатар хотын зах тэгээд хамгийн гайгүй байгаа нь хотын төвийнх байна гэж гарсан. Энэ дээр бол төрийн болон хувийн өмчийн ялгаа бол гарч ирээгүй. Энэ нь магадгүй шок байсан байж магадгүй. Нөгөө хвшмэл ойлголтоор улсын сургууль чанаргүй, хувийн сургууль чанартай байсан чинь PISA-гийн дүн дээр тэр нь ялгаагүй гэж гарсан байхгүй. Сурлагын одоо хоцрогдол нь юугаар ялгаатай вэ гэхээр нөгөө байршлаар ялгаатай байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт нийгмийн эдийн засгийн статус буюу тухайн сургуульд сурж байгаа хүүхдүүдийн нийгмийн эдийн засгийн статусаар сурлагын хоцрогдол өртөж гинэ гэдэг дүн гарсан. Тэр нь юутай холбоотой гэхээр тухайн сургуулийн сурагчид нь нийгмийн айл статуст тэгээ нийгмийн айл давхаргын одоо айл өрхийн хүүхдүүд байна. Хоёрдугаарт эдийн засаг нь ямар байна? Ядуу өрхийн хүүхдүүд байгаа мó үгүй юу? Тэ тэрнтэй холбоотойгоор сурлагын хоцрогдол их байна. Гэдг нь одоо
юу гэдгийг те нийтлэхээр авал гарсан. Тэгээд яг хүйсээр нь гаргаж ирэхэд 15 настай хүүхдүүдээс авсан шүү дээ те төврийн журмаар авсан. Тэгэхэд 15 настай хүүгүүд октоудаасаа 1 жилээр хоцорсон байна. Тэр нь ялангуяа унших чадвар дээр. Тэгэхээр нөгөө одоо нэгэнд 15 настай хүүхдүүдийн сурлагын хоцрогдлыг яах вэ гэхээс илүү одоо байгаа хүүхдүүдийнхаа тий нийт одоо байгаа хүүхдүүдийнхаа хоцрогдлыг яаж одоо нөхөх вэ, юунаас эхлэх вэ гэдэг бодлогын шийдлүүдийг бас ярих шаардлагатай болж байгаа эхэлж байгаа. Тэгэхээр энэтэй холбоотойгоор бас хэд хэдэн гайгүй бодлогын арга хэмжээнүүд бол авч ирсэн. Тэгэхээр ерөн сурлагын хоцрогдол хизэнээс эхэлдэг вэ гэдэг асуултыг бол сүүлийн жилүүдэд бас нэлээд их ярьж байна. Тэгээд нөгөө тарих судлаачид хүүхэд хүмүүжлийнх нь бол эхний 1000 хоног гэж ярьдаг тийм. Эхний 1000 хоног эхийн хэвлэлд бүрлдэж эхлээд төрөөд 1000 хоног буюу 2 нас гартлаа тэр хүүхдийн тархины хөгжил бол маш эрчимтэй явж идэг. Энэ үед хүүхдийн хэл яриа хөгждөг, танин мэдхүй хөгждөг. Тэгэхээр эрт үеийн суралцах буюу одоо хүүхдтэйгээ ярих, тэгээ дүрс харуулах, ном уншиж өгөх, тэ хөгжим сонсгох. За тэгээд нөгөө орчны дуу чимээ, одоо амьтны дуу чимээг таниулгач гэдэг юм уу те. Энэ одоо юунуудыг одоо ур чадварыг нь сургах тэр үйл явц нь бол нөгөө гэр бүлд нь олгогдож байгаа. Үе шат болчихж байгаа байхгүй. 2 наснаас эхлээд нөгөө сургуулийн өмнөх боловсрал. Тэгээд цэцэрлэгт 5 нас хүртлээр хүүхэд нийгэмшгүй ур чадварууд суралцсан. Дахиад нөгөө тархины хөгжил чинь явагдана тий. Маш хурдтай явагддаг. За тэгээд энэ үед дахиад нөгөө хоол тэжээл, нөгөө хүүхдийн мэдрэмжийг одоо ойлгох, за нөгөө бичиг үсгийн чадвар буюу зөвхөн бичиг үсэг гэхгүй энэ чинь бас танин мэдхүү нөгөө одоо тэмдэглэгээнүүдийг мэдэх тий. За цаасан дээрх энэ тоо үсгийг ялгадаг болох гэх мэтчлэн энэ чадваруудад суралцсан гэсэн үг. Тэгээд 5 настай ингээд хүүхэд чинь сургуулийн өмнөх боловсролын бэлтгэл үе буюу нөгөө сургууль сурах бэлтгэл явагдаж байгаа хэвээр. Сургууль сурах бэлтгэл буюу 5 настайдаа цэцэрлэгт хамрагдаагүй хүүхэд 1-р ангид ороод эхлэхээрээ сууд сураагүй, үзгээ барьж сураагүй, үдээсээ үдэж чадахгүй, бусад хүүхдүүдтэй ингэж харилцах тий хэл ярианы хөгжил нь бас сайн хөгжөөгүй ах юм бол энэ өөрөө хоцрогдол явагдаад эхэлсэн л гэсэн үг байхгүй. Тэгэхээр бүр нөгөө эхийн хэвлэлээс эхлээд эхний 1000 хоног тэгээд сургуулийн өмнөх боловсрал, тэгээ бага боловсрал, тэгээд дунд боловсрал гэдэг ингээд урт хугацааны үргэлжлэх процесс байгаа. Энэ процесст нэгдүгээрт гэр бүл маш чухал үүрэгтэй. Хоёрдугаарт нөгөө тэр сургуулийн өмнөх боловсролын тогтолцоо тэнд байгаа багш нар тэгээд бага ангийн багш нар тэгээд зөвхөн нөгөө боловсролын тогтолцоо болон гэр бүлээс гадна одоо ч нөгөө нийгэм чинь өөрөө хүүхдүүдэд маш их нөлөөлдөг болсон. Хэвлэл мэдээлэл, сошиал медиа, контентууд, телевиз гэд маш олон зүйл нөлөөлдөг болсон учраас энэ бүхэн тухайн хүүхдийн нөгөө тэр уншиж, бичих тэр ингээд нөгөө тань мэдхүүн чадваруудад нөлөөлөд байна л гэсэн болж байгаа юм. Тэгээд зэрэгцээ зөвхөн нөгөө ур чадвараас одоо зөвхөн танин мэдхүйгээс гадна нийгэм сэтгэл зүй тий нийгэм сэтгэл зүй дахиад нөгөө биеийн тамир, бие физиологийн сайхан байдал гэд ингээд бусад ингээд цогц асуудлууд нь сурлагын хоцрогдолд нөлөөлөд байгаа. Бид нар бол яг одоо болохоор ингээд яриад байгаа юм нь илрээд байгаа юм дээр л яриад байна л да. Хүүхэд сургуулийн гадна байна гэл те мал дээр залуу эрэгтэйчүүд ганц бие байгаад байна гэл те энэ нөгөө илэрлүүд нагаад байгаа хгүй юу суршилтгаан хаана яваад байна вэ гэдгийг бас манай судалгаан дээр нөгөө нийгэм экологийн загвараар бас нэлээд гарах гэж оролцсон гэх юм уу. Тэгээ сая нөгөө таны ярианд дурдгдсан нэг асуудал нь юу гэхээр орон нутагт бол хоцрол нэглэн хүнд байна те. Тэгээ дөрөв ойртох тусам энэ хоцрол бол арай багасч байна. Тэгэхээр миний ойлгож байгаагаар бол аль нэг аймагаас одоо нэг онцгойрсон аймаг бол байхгүй жигдхэн ер нь таараа үр дүнтэй байгаа гэж ойлгож байна зөв. Тэр аймагуд орон нутгууд гэхээсээ илүү нийгмийн эдийн засгийн статус буюу нөгөө ядуурлалтай холбоотой. Тэгэхээр сургуулийн чанарыг тухайн сургуульд суралцж байгаа хүүхдүүдийн нийгэм эдийн засгийн статус
тодорхойлж байгаа. Нэгдүгээрх нь. Хоёрдугаарх нь багш сурагчдын хоорондын харилцаа тодорхойлдог байхгүй юу? PISA-гийн тэр нөгөө дүн шинжилгээнд дээр нь юу гард юм бэ? Бид нар бол ингээл одоо сурлагын амжилт гэхээр ABC гэж дүн гэж боддог штэ тий. Гэтэл нөгөө PISA чинь хүүхэд сургуультай явах дуртай байна уу? Хүүхэд багштайгаа сайхан харилцаатай байна уу? Хүүхдийн гэр бүлийн статус нь, өрхийн орлого нь ямар байгаа юм? Өрхийн тэргүүн нь ямар боловсралтай юм? Тэ энэ хүүхэд цэцэрлэгтээ явсан юм уу, яваагүй юм уу? Хоол одоо хангалттай шимт хичээлтэй хоол хүнсээ хэрэглэдэг юм уу үгүй юу гэд маш олон үзүүлэлтээр гаргадаг юм байна. Тэгэхээр чи нөгөө нэг ингээд ганцхан хөдөө орон нутгийн сургууль чанаргүй хотын сургууль чанартай гэд өрөөсгөлөөр бас ойлгож болохгүй болчиход байгаа юм. Мэдээж нөгөө нэг юм ялгаанууд гарч ирж байгаа л да. Гэхдээ чанартай одоо юу гэдгийг онц сургаад байгаа орон нутгийн сургуулиуд ч байгаа. Бүр нөгөө хүүхдүүдэд хаяцсан хотын сургуулиуд ч байгаа. Тэгэхээр зөвхөн орон нутгийн сургууль чанаргүй байна, хоцрогдолд оруулаад байна. Хөдөө орон одоо хотын сургуулиуд тийм байна гэж шууд дүгнэх нь бол жоохон явцуу. Нөгөө талаар яагаад орон нутгийн сургуулиуд хийж гарч байгаа вэ гэхээр тэнд татвар байрнууд байгаа. 540 гаруй татвар байртай манай улс ч. Тэр татвар байранд 6-аас 18 настай хүүхдүүд 256 хоног гэр бүлээс хол амьдардаг. Хараа хяналтгүй амьдардаг буюу татвар байрны нэг багш л тэр хүүхдүүдийг харгалцдаг. Багш хэрнээ хүүхдүүдтэй хичээлийн хоцрогдлыг нөхөх тавтлаг өгөх чиглэлээр ажиллах боломжгүй. Ягаад гэхээр 200 хүүхэдтэй 300 хүүхэдтэй тэр багш ганцаархан ажиллана. Тэр 200 300 хүүхдийн нас нь 6-аас 12 хүртэл тэгээд охид хүүгүүд холимог. Гэт бодохоор татвар байрны хүүхдүүд дийн сурлагын хоцрогдол энд нөлөөлөх магадлал өндөр. Яагаад тэгэхээр гэр бүлээсээ хол байгаа. Тэгээд хоол шимт хижил авч чадчихна үгүй юу? Дахиад татвар байранд нийгэм эдийн засгийн статус доогуур буюу нөгөө сумын төв дээр гэр бариад хүүхдэд тусдаа гаргах боломжгүй айлын малчтын хүүхдүүд явдаг. Эсвэл аймгийн төв дээр хамаатан байхгүй ч юм уу тий? Эсвэл орон сууц түрээслэх боломжгүй ч гэдэг юм уу тий. Тийм айлын хүүхдүүд татвар байранд явж байгаа. Энэ өөрөө нөгөө татвар байрч өөрөө манай ганцхан манай улсад байгаа. Боловсролын тогтолцооны аюул өвөрмөц хэлбэр. Одоо нэг хэсэг нь тий чи нөгөө нүүдэлчдийг, малчтын хүүхдүүдийг сургуульд хамруулах бодлогын үр дүнд гарч ирсэн нэг хэсэг. Тэгээд татвар байрыг яаж сайн сайхан болгох вэ гэд гадны жишээ юм шиг харъя хэр тийм байхгүй. Гадаадд чинь татвар байранд нөгөө элит дандаа баячуудын хүүхдүүд нь явдаг л татвар байртай сургуулиуд тэгээ boarding school гэдэг юмтай. Монголд чинь нөгөө татвар байр нь шал өөр те. Энд чинь нөгөө малчтын хүүхдүүдийг сургуульд сургана гэд ингээд татвар байр бий болгодог. Гэтэл нөгөө хүүхдүүдийг нь асран хамгаалагч нь хийн сурлагын хоцрогдолд нь яаж одоо хичээл сурлагт нь яаж дэмжлэг үзүүл эцэг гэх нь хажууд нь байхгүй байгаа юм чинь тэр 6 настай 7 настай хүүхдүүд гэрийн даалгаврыг хийчихдэг байхгүй. Гээл нөгөө хоцрогдол чинь өсөд эхэлнэ гэсэн үг. Дахиад нэг юм нь татвар байртай холбоотой нэг юм байгаа. Хоёр дахь нь болохоор нөгөө багшийн асуудал гарч ирж байгаа. Багшийн хомсдлын асуудал гарч ирж байгаа. Одоо илүү одоо хүн чинь нөгөө ингээд боломж сонголт те хаана боломж байна, хаанд сонголт байна, тэнд хүн амьдрна гэд ингээд явж байгаа штэ. Улаанбаатар хотод боломж нь сонголт нь тэгээд тэр ингээд төрийн үйлчлэгээ нь байгаа тохиолдолд багш нар Улаанбаатар хот руу тэмүүлэх нь ойлгомжтой байхгүй юу? Тэгэхээр багийн сургуулийн багш шин чанарын асуудал яригдана. Сумын сургуулийн багшийн чанарын асуудал яригдана гэсэн. Тэгэхээр тэн дээр багшийн чанар тэгээ хүртээмж бүр тэгээ хүрлцэхгүй байгаа шүү дээ. Тэгээ хүрлцэхгүй математикийн багш, физик, хим, биологоо заагаа явж байгаа байхгүй юу? Зарим сургууль дээр. Тэгэхээр чи нөгөө багш математикал заамаар идэг. Гэтэл физик, хим, биолог зарим тохиолдолд газар зүй заагаа явахар чинь тэр багш хичээлээ чанартай заах уу гэдэг чинь бүр 30 дахь асуудал болоо явчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг бид нар хоцрогдлыг ингээд айгүй олон талаас нь ингэж харах. Тэгээд дахиад энэ дээр чинь яагаад хөвгүүд гэдэг асуулт гарч ирж байгаа тий. Тэгээ боловсрал дээр хөвгүүд яагаад анхаарал хандуулах шаардлагатай бүлэг болцоод байгаа юм бэ гэд
асуулт асуухаар нөгөө intersectional асуудал буюу баахан юмнууд давхцсан, огтлцсан ингээд бөөгнөрцөн юмнууд болоод ирж байгаа. Энэ дээр нөгөө улс орны хэмжээнд ингээд харахаар нөөцийн хуваарлт ялангуяа боловсролын салбарт бол буруу хуваарлттай байгаа нь ажиглаж байна те. Тэнд орон нутаг багшийн хүрэлцээ, дотор байрны асуудал те. За бүр зарим тохиолдолд одоо сургуулийн хүрэлцээний асуудал гэх мэт ингээд нөөцүүд буруу хуваарлагдаад байгаа энэ асуудал байгаа. Тэгэхээр яг энэ асуудлыг шийдэх гэж оролцсон орлого ер нь байгаа юу? Боловсролын салбарт ер нь та өөрсдөө өдөр тутмын ер нь ажлын хүрээнд дээр харж хахад ийм сайн жишг шийдлүүд байна. Сүүлийн үед гарч байгаа бодлогын томоохон шинжилгэлүүдийг бас яг иргэний нийгмийн зүгээс онцолж явж байгаа. Бид нар тэр нь юу вэ гэхээр хамгийн нэгдүгээрт 5 настай хүүхдийг заавал цэцэрлэгт хамруулах шийдвэр гарсан. Энэ 2022 оноос эхлээд хэрэгжиж байгаа. Цэцэрлэгийн суглааг халсан шүү дээ, тий. Цэцэрлэгийн суглааг халаад 5 настай хүүхдийг заавал цэцэрлэгт нөгөө хамрагдуулна гэдгийгээр би өнөө өглөө боловсролын ерөнхий газрын дараагаас тоо авсан. Хамран сургалт 92% болчихж байгаа байхгүй юу? Заавал 5 настай хүүхд цэцэрлэгт явна. Цэцэрлэгч нь манайд үн төлбөргүй шүү дээ, тий. Тэгэхээр цэцэрлэгт явсан хүүхэд сургуульд бэлтгэгдэх тэр бэлэн байдал нь бол сайжраад ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр сургуульд бэлтгэгдэх бэлэн байдал нь сайжрахаар нөгөө хүмүүс чинь 1-р анги 2-р ангид орохороо шууд хоцрогдолд ороод юм уу шууд ингээд хойно үлдчихнэ гэсэн юм гарцангуй гайг болчихж байгаа юм. Тэгэхээр энэ бол аюул том төвшил. Бодлогын төвшил. Тэгээд дээр нь энэ дэр чинь цэцэрлэгүүдийг нөгөө шинээр түрээслэх тэгээ шинээр цэцэрлэгийн байр барих цэцэрлэгийн багшийг бэлтгэх дахиад одоо сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн шинжилэл энэ жилээс эхлээд явж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бол ингээд аюул тийм цогц ялангуяа мэдхгүй нөгөө боловсролын өнөөдөр гарч байгаа бодлогын үр дүн чинь 10 жилийн дараа гарна шүү дээ. Тэгэхээр ингээд урт хугацаанд бол бас нэлээд үр дүнтэй бодлогоо гэж бол бидний зүгээс үзэж байгаа. Хоёр дахь нэг маш одоо онцлогтой гэмээр юм уу тийм бодлого бол юу вэ гэхээр 2023 оны 7 сард батлагдсан боловсролын тухай багц хууль байгаа. Боловсролын тухай багц хууль дээр бол тэгш хамран сургах үзэл баримтлалаар энэ хуулийг боловсруулж баталсан нь бол одоо маш том бодлогын акт дэвшил гэж бид нар харж байгаа. За тэр дундаа заавал сурах, заавал одоо боловсрол эзэмших хугацааг 12 жил болгосон. Өмнө нь бол 9-р анги төгсөөд тий сур боловсролынхаа гэрчлэгийг аваад за тэгээд онц сурсан болвол их сургуульд орно гэж бодож байгаа бол чи 10-р ангитаа ор. Үгүй болвол тэгээд 9-р ангиасаа ингээд заавал цаашаагаа сурах шаардлага байхгүй. Мэргэжлийн сургалтын төв рүү орж болно, эсвэл ажил хийж болно гэдэг байсан бол одоо 12 жилийг заавал сурах хэрэгтэй болчихж байгаа. 12 жилийн хугацаанд заавал боловсрол эзэмшин. Тэгэнгүүт энэ дээр юу гарч ирэх вэ гэхээр өмнө нь бол 9-р анги төгсөөл нэг улаан шугам татаал те улаан шугам татаал за энэ хүүхдүүд улаан шугамны дээрх хүүхдүүд нь 10-р ангитаа ороод тэгээ цаашаа эхлээд сургуульд ороод явна. Улаан шугамны доотлын хүүхдүүд бол ер нь тэгээд ажил хийсэн дээр эсвэл одоо эмсүүт рүү ортоо мусурт дэмчин гэл те тийм хөвшмөл ойлголт байсан бол одоо бол бүгд 12 төгсөөд тэгээд үнэхээр ингээд чийгчээгээ чадах юм бол дээд боловсрол эзэмшиж болно. Эсвэл тэгээд 12 төгссөнийхөө дараа ажил хөдөлмөр эрхлэх гэдэг бодлого руу явж байгаа. За энэ ямар үр дүнтэй вэ гэхээр нэгдүгээрт эрт жирэмслэлт нөгөө эрт гэрлэлтээс сэргийлж байгаа охтуудын хувьд. Охтын генерийн ялгаатай хэрэгцээн дээр ямар ашиг тусаа урт хугацаанд өгч байгаа вэ гэхээр эрт жирэмслэлтийг бууруулна гэсэн үг. 9-р анги төгсөөл жирэмсэн болоод 10-р ангитай хүүхдтэй болоод ингээл үргэлжилт сурах боломжгүй охид эмэгтэйчүүд чинь нөгөө ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй. Тэгээд нэгэнт нөгөө боловсрол эзэмшээг чинь дараа нь ажил хийнэ байхгүй тий. Тэгээд нөгөө өндөр цалинтай ажил бол бүр ингээ хүсэлтгүй болоо явж байсан бол заавал 12 төгсөө гингүүд жирэмслэлтийг хойшлуулна гэсэн үг. Хоёрдугаарт нь болохоор хөвгүүд дээр юу гарч ирэх вэ гэхээр сургууль завсарлалтыг бууруулна. Урт хугацаанд. Тэгэхээр сургууль одоо л ерөнхийдөө нэг 5-р анги төгсөөл тэгэл за сурах дургуйм чинь мал дээр гарыг даач гэдэг юм уу те. Эсвэл 9-р анги төгсөөл эмсүүдэд ороод нэг барилгачин ч юм уу өрлөгчин болвол өрх гэрийнхаа эдийн засагт нь нөлөөтэй юм да гэдэг байсан бол заавал 12 төгс гэхээр
тухайн нөгөө хүүхэд боловсрол эзэмсэн 1 жил нь ирээдүйд олох орлогыг нэмжээдэг гэдэг хөдөлмөр эрхлэлтийн судалгаа байдаг. Тэгэхээр энэ нь бас нөлөө үзүүлчихэж байгаа гэсэн үг. Дахиад ахлах ангид нөгөө нийгмийн ухааны болон байгалийн ухааны хичээлүүдийг сонгон судлах боломжтой болдог. 9-р анги хүртэл бол нөгөө суур юм үзэн штэ, суур боловсрлоо үзэн түүх мөөх те тэр юм ингээд үзчихнэ. 9-р анги төгсөөд нийгмийн ухааны ардчлал гэж юу юм, хүний эрх гэж юу юм те сонгуульд яаж оролцдгийг ч гэдэг юм уу те нөгөө эдийн засаг санхүүгээ яаж төлөвлөх гэдэг тэр нарийн хичээлүүд ороо явахаар тэр хүүхдүүдийн том одоо нөгөө насанд хүрээд гэр бүл төлөвлөх нөгөө иргэн байх те тэр юмд нь нөлөөтэй гэсэн үг. Тэгэхээр энэ 12 жилийн заавал эзэмших боловсрал болон тэр 5 настай хүүхдийн заавал цэцэрлэгт хамрагдах энэ хоёр бол одоо яг боловсрлоор дамжуулж гендерийн эрхтгийгч байдал болон нөгөө хүний амьдралыг өөрчлөх гээд байгаа шүү дээ тий. Ядуурлаас нь гарах гээд байгаа, гинжээ холбоог нь таслах гээд байгаа тий. Тэр юмд бол нэлээд ач холбогдолтой бодлогын сайн одоо жишээнүүд гэж бол иргэний нийгмийн зүгээс үзэж байгаа. Нөө судалгааг уншиж байхад хэвшмэл ойлголтын тухай нэлээд олонд орсон байсан. Тэгээ ялангуяа орон нутагт энэ хэвшмэл ойлголтын нөлөөлөл айгүй их байдаг тий. Хэрэв хөдөө орон нутагт төрсэн болвол мал дээр гарах ч юм уу эсвэл унаач хүүхэд болох ч юм уу тийм янз бүрийн ахуйн одоо асуудлуудад хүүхдүүдийг татан оролцуулах тийм тохиолдол айгүйх байдаг гэдэг. Тэгэхээр түрүүний ярьсан шийдэл одоо 12 жилийн боловсролд яг хамруулдаг байх тийм энэ магадгүй шийдэл энэ хэвшмэл ойлголтыг нь бууруулах уу? Ер нь ямар хөө байдлаар энэ хэвшмэл ойлголтыг өөрчлөх, залруулах тийм бууруулах боломжтой вэ? Нөгөө хүмүүсийг хэвшмэл ойлголт хандлага өөрчлөө эн чинь буруу гэдгээр хүмүүс ойлгохгүй. Энийг нөгөө бодлогоор юм уу загварчлалаар өөрчилнө. Тэгжээж нөгөө нэг нөрөөсгөл байдал те хэвшмэл ойлголтыг байхгүй болгоно гэсэн үг. Тэгэхээр энийг юугаар өөрчлөх вэ гэхээр нөгөө бодлогын шийдлүүдээр л өөрчилнө. Одоо жишээлх юм бол юу гэдгийг нөгөө STEM одоо мэрэгжил сонголтын дээр л байна л да. Мэрэгжил сонголтын дээр бол хэвшмэл ойлголт бол маш хүчтэй нөлөө үзүүлдэг. Үүнийг эсрэгцүүлээд юу гаргаж ирж байгаагаар STEM салбар бол октоодыг илүү оролцуулах те математик, шинжлэх ухаан, инженерчлэлийн салбарт бол октоодыг илүү оролцуулах нь чухлаа. Яагаад тэгэхээр хэвшмэл ойлголтоороо хүүгүүд л математикт сайн байдаг гэдэг хэвшмэл ойлголттой. Октод монгол хэл нийгмийн ухааны хичээлдээ сайн байдаг гэдэг хэвшмэл ойлголтыг эвдэж байгаа гэсэн үг. Тэгээд хэвшмэл ойлголтыг эвдэхийн тулд нөгөө жишээнүүдийг гаргаж ирнэ. Тэгээд жишээнүүдийг гаргаж ирэхдээ юун дээр нь гаргаж ирэх ёстой вэ гэхээр одоо би нөгөө иргэний боловсролын сургагчийг уншиж байсан таланга гаргацсан хүний хувьд иргэний боловсролынхаа сургагчид дээр л яриа л да. Бид нар 2023 онд хүний эрхийн үндэсний комиссийн захиалгаар 6-аас 12 дугаар ангийн иргэний боловсролын сургагчид хүний эрх болон гендерийн тэгшэрхийн дүн шинжилгээ хийсэн. За ингээд үзэхэд иргэний боловсрол за ялангуяа ахлахангийн иргэний боловсрол буюу 10, 11, 12 дугаар ангийн иргэний боловсролын сургагчид нийт одоо дурддаж байгаа, ишлэгдэж байгаа хүмүүсийн 80% нь эрэгтэй дөрүүд байсан. Эрэгтэй хүний нэр, эрдэмтэд, баатрууд, хаад нэр байсан. Эмэгтэйчүүдийнх нь нэр нь болохоор J.K. Rowling те Harry Potter-ын зохиолч эсвэл илгэний мэдсэлд сэргэлэн эмчч гэдэг юм уу те. Ингээд ганц хоёрхон тэгсэн ирнэ ингээ гадаад матад хүний нэр те. Дахиад бид нар зураг төрслийг нь тоолсон. Нийт зураг төрслийн 90% нь эрэгтэйчүүд байсан. За эрэгтэйчүүдийг ямар байдлаар турсалсан байсан бэ гэхээр тэр нь 9 дугаар ангиас 12 дугаар ангийн сургагчид дээр илүү голцоо 7-8 дугаар анги арай гайг байсан. За эрэгтэйчүүдийг ямар байдлаар турсалсан бэ гэхээр аав, өвөө, цэрэг, цагдаа, хаан, за тэгээд баатар ир, сахилгагүй хүүхэд, одоо зодон хийж байгаа хүүхэд, чавхаар юм харавж байгаа хүүхэд тий ийм байдлаар нохороо эсвэл чулуу шидэж байгаа хүүхэд ч гэдэг юм уу тий ийм байдлаар ингээд турсалцсан. Эмэгтэй хүнийг болохоор охин, ээж, эмээ өөр дүр байгаагүй. Тэгэхээр энэ өөрөө нөгөө хэвшмэл ойлголт байгаа үстэй тий. Нийгэмд сургачгаар дамжуулаад хүүхдүүдийн тархинд юуг оруулаад байна? Эмэгтэй хүн бол ээж, эмээгийн дүрээр.
эрэгтэй хүн бол аюу олон янз агаад сайнтай муутай янз янзын дүрээр төрслөгдөд байгаа. Энэ нь өөрөө нөгөө хэвшмэл ойлголтоор тэр номыг сургачгийг зохиоцсон байна л гэсэн үг болчихж байгаа байхгүй. За дахиад үг хэллэгийг ингээд нөгөө текстэн анализ хийгээд үзсэн л те. Текстэн анализ хийгээд үзэнгүүт хөвгүүд дээр манлайлагч, шидэмгий, зоримог, те эр зоригтой, за шудраг, үнэнч гэл нэг юм нэр томьёонууд. Эмэгтэй ингээд дөрүүд дээр гарч байгаа үг нь болохоор хов зөөдөг тий. Тэгснээ даруухан байх. За томоотой байх. За нөгөө сайн охины шинж үйлэн дуран байх ч гэдэг юм уу тий. Нийгэмдэр ингээд эмэгтэйчүүдийг чи сайн эмэгтэй бол ийм байх хэвээр, сайн эрэгтэй бол ийм байх хэвээр гэсэн хөвшмөл ойлголтыг тэр чигээр нь буулгаад сургачгийн дээр хийчихээр чинь тийм одоо сургачгийг өдөр тутамдаа харж тийм хичээл номлолыг сонсож байгаа хүүхэд хөвшмөл ойлголттой л болох нь ойлгомжтой байхгүй юу? Гэтэл ерөн сургачгийг яаж ингэж нөө сургачигт гендрийг болон хүний эрхийг яаж оруулдаг вэ гэхээр дөрүүдийг нь тоолт юм байна. Одоо дөрүүдийн тоо тэнцвэртэй байх хэвээр. Одоо 70 30 биш те ядаж нэг 45 ч юм уу те 45 55 ч юм уу те. Дээрэс нь тэнд гүйцэтгэж байгаа үүргүүдийг өөр одоо эмэгтэйчүүдийг ганцхан үйлчлэгч асрагчийн дүрээр биш, ээжийн дүрээр биш, багшийн дүрээр байж болно. Эсвэл жолоочийн дүрээр байж болно тий. Эсвэл барилгачны дүрээр байж болно. Төрсөлж болж байгаа байхгүй. Гэтэл нөгөө одоо ингээд байгаа сургачгууд дээр юу байгаа вэ гэхээр барилгачин бол эрэгтэй, эмч, совилогч бол эмэгтэй гэдэг дүр. Гэтэл тийм ингээ хараад багасаа тийм хараад ингээд том болчоор хөвгүүд асрагч, совилогч, эмчийг сонгохгүй байгаа шүү дээ. Барилгачныг илүү сонгоод шүү дээ. Барилгач нь эрэгтэй, эсвэл цагдаа цэрэг хаан эрэгтэйгийн дүрээр байгаа юм чинь хөвгүүд би ийм л болох юм байна гэдэг хүлээлтийг өөртөө өсгөж байгаа байхгүй. Тэгэхээр бүр ингээд нөгөө тогтолцоондоо ингээ харангууд сургачиг бол хамгийн түрүүнд өөрчлөгдөх шаардлагатай. Тэгэл би 12 дугаар ангийн ном уншижсэн чинь ийм текст байсан. Иргэний боловсрал дээр гэр бүлийн харилцаан дээр байгаа байхгүй юу. Тэгэнгүүт нөгөө хадам ээжтэй чи яаж таалагдах вэ гэснээ дуртай хоолыг хийж өгөөрэй, биеийг асуугаарай. Тэ уцаар яриарай, хүүгийг магтаж яриарай ч гэдэг юм уу те. Гэтэл эн чинь нөгөө эрэгтэйчүүдэд нь зориулсан зөвлөмж биш болчихж байгаа зү те. Эмэгтэйчүүд рүү зориулсан зөвлөмж болчихж байгаа зү те. Гэх мэтчлэн тэгээ энэ өөрөө дахиад сургачганд нөгөө шинжлэх ухааны батлагдсан агуулга орж байгаа юу үгүй юу? Тэ яг жинхнээсээ нөгөө их сурвалж болох үйц тийм материал орж ийнэ үгүй юу гэдэг ингээд маш олон асуултуудыг араасаа дагуулчихж байгаа байхгүй юу? Тэгээ гэр бүлийн одоо агуулгыг ч гэсэндээ сургачгаар өгөхдөө одоо нөхөрч нь ууртаа ороод ирэх юм бол халамжлаарай ч гэдэг юм уу тийм нэг хөвшмөл ойлголтын юмнуудыг шууд сургачгаар түгээж байгаа нь өөрөө нөгөө гендрийн хөвшмөл ойлголтыг дахиад батжуулаад агаагийн нэг элемент болчихж байгаа. Тэгэхээр энийг нэгдүгээрт өөрчлөх шаардлагатай. Хоёрдугаар багш нарыг багш бэлтгэж байгаа тогтолцоо өөрчлөгдөх ёстой. Багш бэлтгэж байгаа хөтөлбөр өөрчлөгдөх ёстой болчихж байгаа юм. Манайх хараахан нөгөө ил тод гараагүй байгаа. Тэгэхдээ эхний нөгөө судалгааны үр дүнгууд бол гарцсан багш нарын гендрийн мэдлэг хандлага практикийг илрүүлж байгаа нэг судалгаа хийгдээд бараг дуусч байна. За хамгийн ихний үр дүн юу гарч ирж байна гэсэн манай багш нар гендрийн эргэтгэж байдал гэдэг юмыг ер нь гайгүй мэддэг болсон. Нэг 60-50 нь бол мэднэ. Гендер эргэтгэж байдал гэдэг чинь нэг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн эргэтгэж оролцооны тухай юм яриад байгаа юм байна гэдгээ бол мэддэг. Та одоо тий хандлага чинь ямар байна вэ? Үнэхээр одоо охид хүүгүүд тий өөр мэрэгжил эзэмших шаардлагатай юу? Эсвэл сурлагын амжилт эсвэл одоо юу гэдгийг математиктаа сайн байдг нь үнэнөөч гэдэг юм. Жоохин тийм хандлагын юм ингээд асуунгууд нэг 30% нь хандлага жоохон ингээд наашилж байгаа буюу одоо гендрийн мэдрэмжтэй хандлагатай болж эхэлж байгаа юм байна гэсэн үр дүн гарсан. Үйлдэл хийж гинөө та гендрийн ялгуурлан гадуурхалтыг харж байгаа бол зогсоож гинөө тий гендер цурсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг хүүхдүүдэд өгж гинөө сурагчдтай өгж гинөө за дахиад нөгөө гендрийн ялгуурлан гадуур одоо нөгөө өөрөө өдөр тутмынхаа ингээд практик үйл ажиллагаанд буюу анги танхимдаа та
энэ мэдж байгаа юмаа үйлдэл болгож гаргаж гин үү гэхээр тэр нь байхгүй. Энэ бол аюу харамсалтай байсан. Гендерээ мэдж байгаа хэрнээ яг анги танхимдаа үлгэрлэж гаргаж гин үү гэхээр тэр нь хангалтгүй байгаа нь бол харамсалтай. Тэгээ энэ чинь бас нөгөө хөвшмөл ойлголттой холбоотой болчихж байгаа юм л да. Буцаад яг нөгөө хөвгүүдийн хоцрогдлын талаар асуугаад яг бодит амьдрал дээр тэ жишээ нь нэг эрэгтэй хүүхэд байлаа гэхэд магадгүй мал дээр гардаг ч юм уу тэ эсвэл унаач хүүхэд болоод ингээд байнгын ямар нэг тийм бэлтгэлтэй байх шаардлагатай бол. Тэгэхээр яг жишээ нь тиймэрхүү тохиолдолд боловсролын систем маань өөрөө нь яг яаж ажиллах хэвтэй юм те ямар нэг тийм хибрид байдлаар боловсрол болох хэвтэй юу эсвэл заавал албатан одоо сурах шаардлагатай юу энэ дээр ер нь уян хатан тийм зохицуултууд байдаг уу? Яг нөгөө морь сунгаа тий хурдан морь сунгаа за тэгээд мадалгаанаас шалтгаалаад 30 хоног хүртэл хичээл завсарддаг гэдэг хүний эрхийн үндэсний комиссийн судалгаан дээр байдаг. Тэгэхээр 30 хоног хичээл завсардж байгаа хүүхэд хоцрогдолд угаасаа автоматар орчно. Багш нарын зүгээс юу гэдэг вэ гэхээр тэр хүүхдүүдтэй бид нар ингээд цаасан байдлаар хичээл үзүүлэх ч юм уу тий онлайн байдлаар хичээл үзүүлэх ямар ч боломжгүй. Тэр хүүхдүүд чинь хөдөлмөр хэрглэж байгаа хүүхдүүд. Учраас гэдэг буцаад сургуульдаа ороод ирэхээр бид нар тавтлага өгмөр байдаг гэдэг. Тэр хүүхдүүдтэй тавтлага өгмөр байвч нэгдүгээрт анги танхим байхгүй, хоёрдугаарт нөгөө зарим сургуулиуд ачаал ихтэй байдагтай холбоотой хүүхдүүдтэй тийм тавтлага өгч бас чадахгүй байна гэдэг юм гардаг. Дээр нь нэмэлт тавтлага өглөөч багш нарт урамшуул байхгүй. Цалингийн болон бусад урамшуул байхгүй. Тэгэхээр нөгөө багш үнэхээр сайхан сэтгэлтэй бол одоо нөгөө хүний сайхан сэтгэлд жоохон итгэж тэг хүний эрхийн асуудлыг ярих чинь жоохон буруу шүү дээ тий. Гэхдээ сайхан сэтгэлтэй бол тэр багш хүүхдүүдтэй тавтлага өгж байгаа. Харамсалтай нь нэгэнт нөгөө хоцрогдолд орсон хүүхдүүд анги ахих тусам хоцрогдол нөхөгдөхгүй байхаар сурах дург болчдөг байхгүй юу? Ангийнхнаасаа хоцорсон, тэгээ шалгалт аавна муу сурна тий. Гэл өгөөлэн, муу аваалэн. Хүн нөгөө хүүхэд ингээд тэмүүлэлгүй болчихж байгаа байхгүй юу? Тэрний оронд яшааг шиг морины ажил хийдөө гэд ингээд гарчдаг. Тэгээд морь унж байгаа хүүхдүүдийн нас нь 7-оос 15 нас байдаг. Тэгээд за нэг 11 нас хүрээд нөгөө жин нэгсээд өндөр болоод ирэнгүүд морины ажил хийгээд эхэлждэг. Гэт ингээд нөгөө ингээд хоцрогдолд орчиж байгаа. Тэгэхээр түрүүний өөрөжөө хэлсэн ийм холимог маягаар сурлагын хоцрогдол байх, хоцрогдол арилгах гэдэг бол айгүй хэцүү. Алтан боловсрлоор л олох гэн энийг. Яагаад тэгэхээр тэр хүүхдүүд ажил хийх ёсгүй штэ. Энд чинь хүүхэд штэ насанд хүрээгүй хүүхэд те. Тэгээ хүүхдийн эрхийн конвенцороо ч гэсэн хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийг ажлын байран дээр нь очиж боловсрал олгоно гэдэг юм байхгүй. Алтан боловсролын тогтолцоон дотроо байх хэрэгтэй энэ хүүхдүүд. Сургуульд хамраалагдаж, харьяалагдаж, анги танхимд харьяалагдаж боловсрал эзэмших ёстой. Мөн нөгөө боловсролын хуулиараа насан туршийн боловсролын төвд сургууль завсардсан хүүхдүүдийг ер нь одоо авах болж байгаа. Ерхий боловсролын сургуульд хамрагдах ёстой учраас. Өмнө нь бол завсардсан юм уу нөгөө муу сурж байгаа хүүхдүүдээ сургууль нь цэцэж юм уу сурах юм чинь алан бус руу гэж явуулцдаг байсан бол одоо тийм боломж байхгүй болсон. Заавал сургуульдаа сурж иж, заавал анги танхимдаа харьяалагдж иж, заавал тэр шалгалтаа өгж иж тэр хүүхэд сурна. Өөр арга байхгүй. Эн чинь өөрөө хүүхдийн сурж боловсрох эрх байхгүй юу? Эрх. Тэрнээс нөгөө сурж боловсрох эрх чинь үндсэн эрх. Тэгээд тэр дундаа бүр нөгөө бусад хүний эрхээ эдлэх хамгийн нөгөө суур нөхцөл нь. Боловсралтай хүн л өөрөө өөрийнхөө эрхийг шаардна, дээр нь эрхэм чанараа мэдрэнэ. Тэгээ эрхэм чанараа одоо өөрийнхөө эрхэм чанарыг мэдрээд би ч хүн шүү дээ, хүн эрхтэй шүү дээ гэдэг юм шаардна. Тэгээд түрөөс нөгөө эрх хэрэгжүүлэгчдээс тэ шаардна. Боловсрал эзэмшээгүй ч юм уу бичиг үсэхгүй хүмүүсүүд чинь их боломжгүй. Тэгэхээр энэ нөгөө заавал ингээд тогтолцоондоо байлгах гэдэг агагийн шалтгаан 9 дугаар анги төгссөн хэрнээ бичиг үсэг мэдэхгүй хүүхдүүд байна л да. Бид нар бас нөгөө шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх сургалт хүмүүжлийн тусгай төв буюу 110 дугаар сургууль дээр бас хяналт мониторинг гэх ингээл нөгөө насанд туршийн боловсрал гэж явж байгаа. Тэгээ тэнд нөгөө хуучнаар хүүхдээ хорих байхгүй юу. Тэгээ тэнд сургуульд хүүхдүүд сурдаг. 9 дугаар анги сурсан төгссөн гэрчлэгээтэй.
тэгсэрнээ уншиж бичиж чадахгүй хүүхдүүд байгаа. Тэгэхээр тэнд байгаа багш нар 10 дугаар ангийн багш те 10 дугаар ангийн нийгмийн ухааны багш тэнд бичих үсэг цаахаа явж байгаа байхгүй юу? Уг нь ийм байх ёсгүй шүү дээ. Яагаад сураагүй нөгөө орхигдсон, нөгөө хаягдсан бүлгийн хүүхдүүд. Дахин орчин дахь эмх замбраагүй мэдээллээс өөрт хэрэгтэйг олж авахд хүндрэлтэй байна уу? Дандаа л худал мэдээлэл тааралдаж юунд ч итгэхэд бэрх болсон мэт санагдаж байна уу? Тэгвэл таныг баримт халах үйл ажиллагааг дэмжих гишүүнчлэлийн хөтөлбөрт нэгдэхийг урьж байна. Та сарын 10,000 төгрөг буюу жилийн 120,000-ыг төлөөд цахим орчин дахь эмх замбраагүй мэдээллийн цаад учир шалтгааныг мэддэг, мэдээллийн манипуляцид автдаггүй хуурамч мэдээллийн эсрэг комьюнитид нэгдээрэй. Хэрсэг гишүүн болсноор та гишүүний захин үнэлэхтэй болох, баримт халагч нар болон дэмжигч гишүүдийн нэгдсэн группээр мэдээлэл авах, хуваалцах, санал зөвлөмж өгөх, Монголын баримт халах төвийн үйл ажиллагааны тайланг жил бүр хүлээн авах, Post Fact podcast-д асуулт илгээх, анхан шатны цахим сургалтуудыг үн төлбөргүй үзэх, стикер, энгэрийн тэмдэг, аяга багтсан мерч бүтээгдэхүүний багц хүлээн авах. Бидний эрхлэн гаргасан номнуудыг 30% өнгөлттэй үнээр худалдан авах зэрэг олон боломжуудыг эдлэх юм. Харилцсан гишүүн болсноор та сарын 20,000 төгрөг буюу жилийн 240,000-ыг төлөөд бүх шатны цахим сургалтуудыг үн төлбөргүй үзэх, стикер, энгэрийн тэмдэг, аяга, даавн тор багтсан мерч бүтээгдэхүүний багц хүлээн авах, гишүүдийн VIP уулзалтад оролцох зэрэг олон боломжуудыг эдлэх юм. Та хүн бүрийн мэдээллийн боловсролыг дээшлүүлж, нийгмийн итгэлцлийг нэмэгдүүлэхэд өөрийн хөв нэмрээ оруулаарай. Баримтад нэгдээрэй. Өөр нэг хишмэл ойлголт нь бол бас миний уншсанаар нийгэмд байдаг ер нь миний өөр амьдралын туршлага дээр ч ер нь нэлээд харагдж ирсэн санагдаад байна. Тэрний үе гэхэлэр за үүд бол хөдөлгөөнтэй дэггүй те ингээл янз бүрийн эн тент хийгээд явж идэг. Тийм болохоор хичээлдээ нэг тийм сайн байх нь нэг тийм сайн биш байх нь бол нэг гайхаадах зүйл биш те. Октод бол зэгцтэй томоотой те хичээлээ яг цагт нэгээд даалгавраа хийгээд явдаг. Тэнгүүд нэг юм хишмэл ойлголт гэх юм уу хүлээлт ингээд үүсчдэг. Энэ ер нь ямар хөө байдлаар боловсролын систем, ер нь боловсролын хоцрогдолд ер нь нөлөөлдөг. Маш их нөлөөтэй. Нөгөө хүлээлт доогуур байна гэсэн үг. Хүүгүүдээс хүлээж байгаа хүлээлт доогуур байгаа гэсэн үг. Тэр нь гэр бүлээс одоо манайх дээр ч гэсэн гарсан нөгөө ингээд микро төвшний хувь хүнийх болон гэр бүл багш нарын хүлээлт гээд үзэнгүүд хүүгүүд бас өөрөөсөө доогуур хүлээлттэй. Яагаад гэхээр эцэг эхчүүд нь за чи тэгээд бүр муу сурсан ч удаа яах вэ те биеийн хөдөлмөрийн ажил хийгээд мөнгө олох юм чинь. Октод 7 он сурахгүй болохгүй. Хүний дор орохгүй. Хүний хүн болоо явна. Тийм учраас хүний дор орж болохгүй гэд нөгөө багаас нь ингээд сахилга батжуулчихж байгаа гэсэн үг. Хүүгүүдийг болохоор хүлээлтэд доошлуулж байгаа нь за энэ угаасаа ингээд мөнгө олох нь л чухал. Нэгдүгээр зорилго он сурах нь нэгдүгээр зорилго биш болчихж байгаа байхгүй юу. Дахиад багш нар зүгээр дээ хөвгүүд ингээд сахилгуудч явж байгаад ахалгаа ингээд цоороо явчтээ ингээд тоохгүй хийчдэг. Энэ бас аюул том хөвшүүл ойлголт. Гэтэл нөгөө суур дадал сахилга баттай суугаагүй хөвгүүд чинь 11 дугаар ангид орсон гівэнтгийн гоцгоонтой болоо явна гэдэг чинь бас үгүй шүү дээ тий. Хугацаанд хичээгээ явсан бол 11 12 дугаар ангид ороод бүр л илүү амжилттай болно гэхээс биш огт юу ч хийхгүй явж ирсэн 11 12 та цоо шинээр ухаарад мундаг сайн сайхан болоод ингээд тэгээ шинжлэх ухааны нээлт хийдэг хүн болно гэсэн юм бол байхгүй. Тэгэхээр энэ дээр нөгөө хөвгүүдээс хүлээж байгаа хүлээлтийг доор байгаа нь өөрөө насанд хүрэгчдийн хөвшмөл ойлголттой холбоотой. Гендерийн хөвшмөл ойлголттой холбоотой. За тэр нь ямар гендерийн хөвшмөл ойлголт гэж бидний зүгээс хараад байгаа вэ гэхээр хөвгүүд одоо муу сурах нь окей тий. Тэгсэн ч гэсэн өрхийн тэргүүн болно шүү дээ. Тэгсэн ч гэсэн гайгүй мөнгө олдог ажил хийчих шүү дээ. Гэдэг юм байгаа байхгүй юу? Дахиад энэ дээр нэмэгдээд юу ингээд хөвгүүдэд өөрсдөд нь нөлөөлөд байгаа гэхээр хэвлэл мэдээлэл тий шийдвэр гаргах төвшөнд хэвлэл мэдээлэл медиагаар гарч байгаа их сурвалжууд эрх мэдэлтэй хүмүүсүүд бизнесийн одууд бүгдээрээ эрхтэйчүүд байдаг. Дандаа эрэгтэйчүүдийг их сурвалжаа олгож гарч идэг. Эмэгтэйчүүдийг нэг мэрэгчлэлтний төвшөнд ч юм уу те шийдвэр гаргах хүн гэж харахгүй байгаа байхгүй юу? Нэг багш ч юм уу те зүгээр ингээд нэг газрын мэрэгчлэлтэн ч юм уу
Эсвэл айгүй тийм сайн ээж ч юм уу те. Эсвэл ингээд зовлон зүдгүүр тулгарцсан нэг тусламж гуйж байгаа хүн ч юм уу. Тийм дүрээр гаргаад байгаа. Эрэгтэйчүүд бол амжилттай бизнесмен, амжилттай улс төрч, ерөнхийлөгч, ерөнхий сайд, салбарын сайд, эмнэлгийн дарга гэдэг дүрээр гараад байна да. Тэр өөрөө хүүгүүдэд юу гарч ирнэ эрэгтэй юм чинь хэзээ нэгэн цаг дарга болох юм чинь ч юм уу те. Би угаасаа эрэгтэй болоод төрсөн юм чинь эмэгтэйчүүдээс илүү гэдэг хөвшмөл ойлголтыг би болгочхоор хүүгүүд онц сураад яах юм гэдэг юм болчихж байгаа байхгүй. Онц сурах нь чухал биш, мөнгө олох нь чухал, би бизнес хийх нь чухал тий. Одоо ингээд сүүлийн үед ютубер болох нь чухалч гэдэг юм уу тий. Контент хийх нь чухалч гэдэг юм уу тий. Нэг тим юм руу явуулаад байна. Нөгөө талаас эцэг эхчүүд байна, багш нар ч байна. Ялгаагүй хүүгүүдтэй ингэж сүргээр нөлөөлөд байгаа. Дахиад томчууд тэгж нөлөөлж ядчихад үеийнхийнхэн бүр сургуур нөлөөлдөг. Манай нөгөө судалгаан дээр гарсан байхгүй юу? Интернетийн хэрэглээ гээд тэгсэн чинь харилцаа холбооны зохицуулах газрын хийсэн цахим орчин дах хүүхдийн аюулгүй байдлын талаарх суурь судалгаа гинэ. За тэгсэн чинь хүүгүүдийн 64% нь тоглоомл тоглох гэж интернетийг хэрэглэдэг. Охтууд 63% нь хичээлээ их гэж интернет хэрэглэдэг. Тэгэхээр эн чинь нөгөө нэг ингээд ялгаа гарч ирж байна тий. Ялгаа гарч ирж байна. Тэгээд тоглоом тоглож гин дахиад нөгөө охтуудыг илүү гэртэн байлгаад байгаа шүү дээ тий. Харанхуй шин оллоо гэртээ бай, хичээлээ хий, дүүгээ асар, гэрээ цэвэрлэл гэд гэртэн байлгаад байгаа. Тэгэхээр чин хүүгүүдийг болохоор хідэн цагч болж исэн гадуур тоглоол явж идэг, тэнээл явж идэг тоохгүй. Тэгэнгүүт хүүгүүд илүү хорт зуршил тавтах магадлал нь өндөр охтуудаасаа. Үеийнхнийх нь буруу үлгэр нөлөөлөлс болж байгаа. Тоглоомд донтох, арх, мансууруулах бодис те. Харт амхэн тэр донтож байгаа юм чинь хүүгүүдэд илүү өндөр. Энэ нь нөгөө хүлээлтэн доогуур юм чинь тоохгүй орхиж байгаатай холбоотой байхгүй юу? Охтуудыг болохоор бас тоохгүй л байгаа л да. Гэхдээ нөгөө нэг охтуудыг илүү гэртэн байлгаад байгаа болохоор тэр чинь ингээд интернеттэй бол интернеттэй. Тэгээ ингээд нөгөө хичээлээ хийн, дүүгээ асарна, дахиад гэр орноо цэвэрлэн те эн чинь юм нөгөө малтитаскинг юмд сураад байна штэ. Хүүгүүд тийм юм сурахгүй байгаа байхгүй юу? Гэртээ байхгүй юм чинь. Энэ дээр хүүхдийн боловсролын хоцрогдол дээр бас нэг нөлөөлж болж одоо нөлөөлж байгаа нэг зүйл нь юу вэ гэхээр судалгаан дээр дурдсан байсан л да. Рол модель тий. Ялангуяа одоо шууд өөрс нь одоо харагдаж байгаа тий. Өдөр тутамд харж байгаа багш, за гэр бүлийн хүмүүс, эсвэл нийгэм дээр байгаа тий. Багш нарын хувьд бол ерөнхий боловсролын системээр ингээд харахаар за миний харснаар 2022 оны тоогоор 80 орчим хувь нь дан эмэгтэй багш нар байгаа гэдэг тийм. Маш цөөхөн эрэгтэй багш нар байгаа гэдэг. Тэгээд олон улсын одоо дунджийг харахаар 60 50 ч гэдэг юм уу тийм. 80-аас бол хамаагүй бага тав байгаа гэдэг. Тэгэхээр энэ ялгаа юу нь яаж нөлөөлдөг вэ? Яагаад ийм ялгаа үүсч үү? Энэ багшийн мэрэгжлийн сэтгэл татан байдалтай холбоотой. За тэр нь сэтгэл татан байдал гэхээр нэг айгуу гоё үгээр нэрлэгдээд байгаа ч гэсэн уг нь багш чинь айгуу гоё мэрэгжил ахгүй юу? Гэтэл яагаад эрэгтэйчүүд орж ирэхгүй байна вэ гэхээр нэгдүгээр цалин хөлс статустай холбоотой. Дахиад нөгөө бэлтгэж байгаа тогтолцоотой маань бас холбоотой. Тэгээд мэрэгжил сонголттой холбоотой болчих жоох. Мэрэгжил сонголтыг би түрүүнд ярьсан шүү дээ, тий. Гишмэл ойлголт нөлөөлөд байгаа гэдэг, тий. Цалин хөлс нь доогуур байгаатай холбоотой. Нөгөө түрүүнд яриад байгаа эрэгтэй хүн ч мөнгө олох хэрэгтэй шүү дээ, тий. Нөгөө хөвшмөл ойлголтаараа нөгөө эцгийн эрэгт ясандаа патриархаттай эрэгтэй хүн ч мөнгө олж өрхийн тэргүүн болж арга гэрээ үр хөвгтөө чирж явах хэрэгтэй гэдэг хөвшмөл ойлголтынхоо дагуу боловсролд ороод ирж байгаа багш эрэгтэй цалин маш бага. Тэгэхээр чин тэр хүн чинь ихнэр хүүхэд те бусад юмнуудаа аваад явхад цалин хүрэлцэхгүй. Тэгэхээр багш болж бэлтгэгдэж байгаа залуу багш нар ер нь ихний 5 жилдээ багш мэргэжлийг орхиж байгаа гэдэг судалгаанууд байгаад байгаа. Монголд ч те тэрнийвтэй холбоотой гэхээр цалин өсөлттэй холбоотой. Хоёрдугаарт нөгөө карьер одоо ингээд багш чинь ингээд нэг юмн дээрээ ингээд удаан хугацаанд одоо 5 жил, 10 жил, 15 жил багшилжээ сайжирдаг штэ тий. Гэтэл нөгөө эрэгтэйчүүдээс юу хүлээгээд идэг вэ гэхээр
карьер чинь тий өсөлт чинь чиний манлайлал хаана байгаа юм гэдэг асуултыг нийгэм ингээд нөгөө эцгийн эрхт эсрэг ёстой холбоотойгоор ингээд шаардаад идэг болохоор хүн ингээд нэг сургуульд 10 жил багшийн ажил хийн гэдэг чинь патриархаттайгаа зөрчилдөд байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө эрэгтэй хүн чинь өсөж, дэвшиж, хөгжиж, карьер нахиж явж явах хэрэгтэй гэдэг хэвшмэл ойлголттой учраас 3 жил багшилсан эрэгтэй багш улс төрлөө ороод эсвэл аймгийн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал ч юм уу те сургуулийн захирал ч юм уу нийгмийн ажилтан болоо явчихдаг. Тэгэхээр ажлын байран тогтворгүй байгаа гэсэн үг. Дахиад нэг юм нь юу гэдэг вэ гэхээр нөгөө багшийн ажил өөрөө эмгтээлэг болоод байгаа. Одоо эн чинь чи дөрөнд хэлсэн шүү дээ 82-3% нь эмгтээчүүд. Гэтэл багш чинь багшлах уу өөрөө эмгтээлэг болоод байгаа гэсэн үг байхгүй юу? Багшлах уу гэдэг юм чинь дидактик арга зүйн туршдаг те ингээд нөгөө юу гэдгийг сонголтуудыг өгдөг, асуудаг, шүүн тунгаадаг гэдэг ийм юмнууд хитрхи нөгөө нэг хүүс рүү ингээд хамгаалаад тэнцвэргүй байдалтай болоод эхлэхээр илүү эмгтэй багш нарт илүү ээлтэй болоод эхэлсэн гэсэн үг. Тэгэхээр эрэгтэй багш нарт ээлгүй болчихж байгаа гэсэн үг. Тэгэнгүүт эрэгтэй багш нар дээр ямар одоо сорилтууд үүсээд байгаа вэ гэнгүүт нөгөө сахилга бат нөгөө зөөлөн уур чадвар мадуурын чи юмыг эрэгтэй багш нар бас үзүүлэх шаардлагатай болонгууд эрэгтэйчүүдэд тэр уур чадвар нь байхгүй болчоор дутагдaltaй болоод эмэгтэйчүүд илүү нөгөө хүүхдийнхаа сэтгэл хөдлөлийг тэ ингэж анзаарах, ар гэрт нь анхаарал тавих, аав чинь ээж чинь яаж ийж гэдэг юм уу тэ тэгээ нөгөө эцэг ихтэй харилцаа холбоо тогтоох ч гэдэг юм уу. Тэр юм нь эмэгтэйчүүдэд нь илүү ингэж суугаад ирчихээр эрэгтэй багш нар тэр юм нь сорилт болоод ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр айгу бас бэрхшээлтэй болоод. Ер нь бол нөгөө нэг яагаад эрэгтэй багш нар байхгүй байгаа вэ гэвэл цаадчилгаанууд нь бас л хэвшмэл ойлголттой холбоотой. Харамсалтай нөгөө хүүхдүүдэд ялангуяа хөвгүүдэд үлгэр дуурайл болох эрэгтэй багш маш чухал. Эрэгтэй багштайгаа өсвөр насны хөвгүүд ялангуяа ярилцах. Тэ би энэ багш маань ингэж бие авч явдаг шүү. Ингэж хувцалдаг шүү. Үсээ ингэж самандаг шүү. Тэ энэ юмыг наацхан ингээд гаднах хэлбэрийн төдий үлгэр дуурайл авч байгаа байхгүй. Нөгөө тэгүр гэрт нь аав нарын оролцоо маш чухал. Гэтэл дахиад л нөгөө нийгмийн эдийн засаг, дахиад л нөгөө эцгийн эрх төстэй холбоотой аав нар маань хүүхдийнхаа асран одоо халамжлах, хүүхэд хүмүүжил, хүүхдийн гэрээнд даалгавар хийлгэх үйл явц, асархуу ажилд ээжүүдээс 4 дахин бага оролцдог. Дахиад энэ зөвхөн аав нарын одоо оролцохгүй хэвшмэл байдал, одоо хэвшмэл ойлголт гэхээс илүү уул уурхайд ажиллаж гин гадаадад байна. Тэгээ маш олон цагаар ажиллаж гин. Энэ нь өөрөө нөгөө өрхийн тэргүүн гэр бүлээ авч явах ёстой гэдэгтэй холбоотой л юм болоод байгаа шүү дээ. Гэтэл аавын оролцоо, аавын үлгэрлэл, аавын рол модель гэр бүлд ялангуяа хүүгүүдэд маш чухал нөлөөтэй. Тэр нь хүүгүүдэд аав нар чинь бас хүүхдтэй ингэж харилцдаг юм байна. Гэрээ ажилд ингэж тусалдаг юм байна. Оролцдог юм байна, тусалдаг биш, оролцдог юм байна. Гэрийн даалгаврыг аав ингэж хийлэгдэв юм байна, ээж ингэж хийлэгдэв юм байна. Харьцуулах юм гарч ирж штэ тий. Дээрэс нь аав нар хүүхэдтэй ном уншиж өгөх маш чухал. Тэр нь нөгөө эхний 1000 хоног дээр ахгүй юу бүр эхний 1000 хоногоос эхэлж штэ аав нарын оролцоо. Тэгээд ингээд хүмүүжилт нь, ярилцахт нь, найз нөхдөд харилцаатай байхад нь аав нар маш чухал. Найзаа зөв сонгох. Охтуудад бол нөгөө насанд хүрснийхаа дараа хүүгүүдтэй яаж харилцах уу те эсрэг хүсийнхэнтэйгээ яаж харилцах уу гэдгийг аав нь үлгэрлэж байгаа штэ. Хүүгүүдэд ч гэсэн төвлөрлөж байгаа. Тэгэхээр аав нь байхгүй юм чинь оролцохгүй байгаа. Эсвэл ингээд үл тоомсорлоод байгаа тохиолдолд хүүхдүүд охид жалгаагүй, хүүгүүд жалгаагүй яаж төлөвшөх үү, яаж хүмүүжих үү гэдэг нь боломжтой гараад ирж байгаа. Тэгээ энэ дээр нөгөө нэг сургуультай холбоотой гендер зурсан хүчирхийлэл гэдэг аюул том агуулга байгаад байдаг. Тэрэн дээр хүүгүүд дээр өөр гендерийн хүчирхийллийн төрлүүд, охтууд дээр өөр хүчирхийллийн төрлүүд гараад ирдэг байхгүй. Хүүгүүд дээр болонгууд нөгөө илүү бие махбодын хүчирхийлэл, үтэнгийн дээрлэхэлт, тэгээд нөгөө зодоон эн чинь ингээд цаашаа явж байгаа гэмт тэрэг мэрэг рүү ингээд орчдөг. Охтууд дээр болохоор цахим хүчирхийлэл тэгээд нөгөө болцооны үеийн хүчинч гэдэг юм уу бүр юм нөгөө бэлгийн хүчирхийлэл юмнууд гараад ирдэг. Тэгэхээр энэ дээр аудио оролцоо айгуу чухал, урьдчилан сэргийлэх юм энэ дээр.
сая ингээд хоёлаа ярианда хүүхдийн боловсрол нөлөөлж байгаа тийм хоцрол нөлөөлж байгаа хэд хэдэн хүчин зүйлүүдийг дурдлаа. Ер нь ямар хуу байдлаар интервенцүүд орох хэрэгтэй вэ? Одоо хамгийн амархан шийдэлтэй хэлбэрхаа хэрэгжүүлж болох шийдлүүд юу байж болох вэ? Түрүүнд дурдсан урт хугацааны тийм боловсролын салбарт янз бүрийн шатанд одоо интервенц хийлгэхэд үр дүн олон жилийн дараа гарах болцоотой байгаад. Тэгэхээр одоо хийж болох айгүй амархан ажлууд юу байж болох вэ? Яг амархан гэдэг нь зөв хэлбэрцэлж богино хугацааны боломжтой тийм. Ер нь олвол нөгөө сургууль дээр л өөрчлөлтүүдийг гаргах боломжтой. Яагаад тэгэхээр сургууль чинь нийгмийн жижиг хэсэгсэн хувилбар шүү дээ тий. Тэгэхээр бид нар ингээл нийгэмдэр байгаа одоо том асуудлуудыг ингээл эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү олон жил байна гэл тий. Амиа хорлолт юм байна, хүүгүүдийн хөдөлмөр эрхлэлт юм байна гэл ингээл айгүй юм урт хугацааны энэ асуудлуудыг шийдэхийн тулд хамгийн түрүүнд сургуулийг өөрчилж болох байхгүй юу? Сургуулийг өөрчлөхдөө ганцхан багш нар өөрчлөхдөө хангалтгүй. Сургуулийн удирдлагууд хамгийн түрүүнд өөрчлөгдөх ёстой. Сургуулийн захирал өөрчлөгдөх ёстой, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, санхүүч, яруу тэнд байгаа ажил хийж байгаа бүх хүн өөрчлөгдөх ёстой болчихж байгаа. Тэгжээж сургууль нэгдүгээрт өөрчлөгдөн, сургууль эцэг эхчүүд рүү нөлөөлж чадна, хүүхдүүд рүү нөлөөлж чадна. Дахиад сургууль тухайн орон нутагтаа нөлөөлнө. Одоо сумын сургууль өөрчлөгдөд эхлэхэд тухайн орон нутгийн иргэд бас өөрчлөгдөд ирдэг. Тэгэхээр би нөгөө сая дээр багш нарын судалгаан дээр ярьцлага хийжсэн чинь Төв аймгийн Дэлгэр хаан сумын багш, багангийн багш эрэгтэй багш надад гоё жишээ ярьсан. Сумын сургууль тэгээд сумын сургуулийн сумын нийгмийн ажилтан нь малчин эцэг эхчүүдийг цуглуулад бүгдэнд нь гендерийн эрхтгийгш байдал хүүхд хүмүүжлийн тухай лекц унссан гэсэн. 3 өдөр ингээд соёлын төвдөө цуглуулад тий цөөхүүлээ штэ. Тэг ингээд цуглуулад 3 өдөр дараалаад лекц унссан. Тэгээд намар лекц уншаад тэрний дараа бол эцэг эхчүүд сургууль дээр орж ирэхдээ ядаж мэдлдэг болсон. Багш нартай айгүй гоё харилцдаг болсон тий. Тэгээд хүүхдүүдэд анхаардаг болсон. Дээрэс нь хүүгүүдээ ингээл наатгаа сайн зодоодог гэлтэй тэгэж ярьдаг байсан бол би одоо ингээ хүүтэйгээ яаж ярилцах вэ гэд асуудаг болсон. Гэх мэтчлэн юм гоё юм нөгөө нэг өөрчлөлтүүдийг надад ярьсан байхгүй. Тэгээд эн чинь ингээд ганцхан суман дээр ингээд гарах боломжтой. Ингээд одоо юу гэдгийг хэдэн одоо 100 мянган хүнтэй хотод бол магадгүй Улаанбаатарт бол өөрчлөлт гаргахад аюу хэцүү байж магадгүй. Гэхдээ сумдуудаар өөрчлөлт гарах боломжтой. Жишээлх юм бол ковидын үеэр манайх юу хийжсэн нөгөө үеийнгийн дээрлэхэлтийн эсрэг кампанид аян гэж өрнүүлж байсан, цахимаар өрнүүлж байсан. Гэхдээ тэр чинь нөгөө нэг малчин өрхийн эцэг эхчүүд тий одоо юу гэдэг хөвсгөлийн цагаан нуур сумын эцэг эхчүүд чинь интернет байхгүй шүү дээ. Ер нь бол цаатан хүмүүс байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр цаатан эцэг эхчүүдэд үеийнгийн дээрлэхэлтийн мэдээллийг тухайн цагаан нуур сумын сургуулийн багш эцэг холбоо нь 3-4 хүн мориор цаатангуудын одоо нутгалж байгаа газар нь очиод эцэг эхчүүдэд ингээд хэвлэлцэн тий үеийнгийн дээрлэхэлт ийм байдаг хүүхдээ ингэж ярилцаарай гэдэг ийм удирдамжуудыг ингээд тарааж өгөөд сургалт орсон байхгүй юу. Тэр чинь өөрөө нөгөө цаатан эцэг эхчүүд ингээд гайхаад манай хүүхэд ийм боддог, сэтгэдэг, манай хүүхдэд ийм юм тохиолдох эрсдэлтэй байсан юм уу? Би юус анх удаа сонсч ин гэд. Энэ өөрөө эцэг эхчүүдээр дамжуулаад хүүхдэд нь нөлөөлнө. Энийг сургууль хийж чадна. Өөр одоо юу гэдгийг эмнэлэг ч юм уу тий төрийн бас байгууллага бас хийхэд хэцүү шүү дээ тий сургууль бол хийж чадна. Дахиад нэг гоё одоо жишээнүүд нь бол сүүлийн үед нөгөө ном уншия гэл аяа яваад байгаа шүү дээ тий энэ өөрөө айгуу том өөрчлөлтийг эхлэв. Тэгээд нөгөө бид нар сайн туршлагууд, гадны сайн туршлагууд юу байна гэд ингээд харсан чинь Шведэд нөгөө аавтайгаа хамт ном уншия гэд хөтөлбөр хэрэгжсэн билээ. Тэр нь аауд нэг 15 минут тий хүүхдэд зарцуулаад орой унтахад нь ном уншиж өгөөч гэд. За энэ нь ямар ач холбогдолтой вэ гэхээр нэгдүгээрт аауд нөгөө хүүхэдтэйгээ ийм soft skill буюу нөгөө нийгэм сэтгэл зүй мэдрэмжээ хуваалцахад тустай. За тухайн номон дээр нэг баатар тий ууртай байлаа гэхэд хүүхэд
та ууралж ясан уу? Та уурлахаараа яадаг вэ? Эсвэл би ингэж ууралдаг штэ ч гэдэг юм те. Уурын тухай ярилцах боломж гарч ирж байгаа. Дээрээс нь дахиад нөгөө бичиг үсгийн нөгөө боловсрал болгож байгаа гэсэн үг. Одоо юу гэдгийг бичиг үсгийн чадвар сул эцэг эхчүүд бас байж болно. Тэр эцэг эхчүүдэд багангийн хүүхдийн ном, бага насны хүүхдийн номыг уншсанаар өөрийнх нь бичиг үсгийн чадвар сайжирна. Энэ Монголд ч гэсэн гарч ирсэн. Бичиг үсэг мэдэхгүй малж байгаа аав ээж нарыг хүүхдийнхээ гэрэн даалгаврыг хийлгэхэд чинь туслая гэд нөгөө багангийн багш нь дуудаад тэгээд хамтд нь ингээд бичиг үсэг зааж өгсөн тийм туршлага бас байдаг. Тэгэхээр нөгөө сургууль эцэг эхчүүдэд нөлөөлөх аюу юм том одоо нөөц ахгүй юу? Уг нөөц харамсалтай нь манай сургуулиуд эцэг эхчүүдтэй хамтрах аюу дурггүй. Оруулах дурггүй байдаг. Тэгээ нөгөө бас болгоомжлоод айгаад идэг. Энэ хүмүүсийг одоо яачих чинь бэлээ те. Гэтэл эцэг эхчүүдийг яаж нөлөөлөх вэ? Хүүхэдтэйгээ ажиллахад нь чиглүүлчих юм бол эцэг эхчүүд чинь нөгөө сургуулийнхаа талд орно шүү дээ. Тэгэхгүй учир зүггүй лайвдаа л миний хүүхдийг зодлоо гэж яваад гэсэн үг бол бас биш байгаа даа байхгүй юу? Дахиад нэг гоё хөтөлбөр нь юу байсан бэ гэдгсэн чинь нөгөө силийн хөтөлбөр байсан. Social emotional ethical learning гэдэг. Тэгээд манайд бас зарим сургуулиуд дээр хэрэгжиж байгаа. Тэр боловсролын яам болон төрөмс байгууллагууд хамтраад хэрэгжүүлж байгаа нэг тийм хөтөлбөр байгаа. Тэр нь болохоор нийгэм сэтгэл зүйн одоо тэр ур чадварыг нэмэгдүүлэнгээ багштайгаа харилцааг нь сайжруулах. Би нөгөө түрүүнд ярьсан шүү дээ тий. Сурлагын амжилтанд багштайгаа харилцах маш чухал нөлөөтэй гэдэг. Багштаа дурггүй, багштаа итгэдэггүй хүүхэд тэр багшийн хичээл дээр онцсорохгүй байхгүй юу? Хичээлийг хийх дурггүй болно. Тэгээд багш хүүхэд хоёрын харилцаагаар дамжуулаад эцэг эх рүү юу орж байгаа, зөвлөмж орж ирж байгаа. За танаа хүүхэд анхаарал төвлөрүүлэх тасгал үзэж байгаа шүү. Гэртээ та туршаарай гэд тий. Тийм зөвлөмжүүдийг ингээд өгөө явдаг. Тийм гоё хөтөлбөрүүд бас орж ирсэн байл. Түрүүн хоёлаа интервью ярьсан тий. Одоо ямар ч интервью зорохгүй жоохон муугаар төсөөлөе л да. Одоо яг энэ хөвгүүдийн боловсролын хоцролтын асуудал бол ил тод биднэрт харагдаж байна. Ер нь ингээд орон нутагт болон одоо хотын ялгаа тий. Боловсролын хоцролтын асуудал ерөнхий боловсролынхоо салбарт бол харагдаж байна. Тэгэхээр энийг ямар нэг байдлаар залруулахгүйгээр тий. Сайн интервью зорохгүйгээр ингээд орчих юм бол ямар сөрөг үр дагаврууд гарч болох вэ? Түрүүнд урдсан одоо нийгмийн сөрөг үр дагавруудыг бас дурсан. Тэгээ одоо эхнэргүй малчид бий болчиход байна ч гэдэг юм. Тэгээ орон нутагт ингээд тэгш бос байдал ингээд гарч ирнэ гэдэг. Тэгэхээр энэ дээр дэлгэрүүлж ярил. Одоо хамгийн том сөрөг үр дагавар чинь нөгөө бид нар малчдаг болчих шүү дээ тий. Залуу малчид ганц бие эрэгтэй залуу малчид эхнэр байхгүй одоо хамтрагч байхгүй гас болоод сумын сургуулийн дотуур байрны ахлахангийн огтуд руу ирээд тэнд бэлгийн хүчирхийлэл бусад янз бүрийн гэмтэргийн асуудлууд гарч байгаа. Энэ бол хамгийн одоо гарч болохгүй биш гайл хизээний гараад эхэлсэн асуудлууд. Өвөр хангай аймагт найз залуу найз охиноо буудаад өөрийгөө амиа орлсон юм тохиолдол гарч ирсэн. Энэ бол яг энэ тохиолдлын хамгийн том жишээ. Малчин эрэхтэйсэн дотуур байрны охин байсан. Дахиад нэг интервенц малчдгүй болно. Энд чинь нөгөө урт хугацаанд бид нар нөгөө нүүдлийн мал аж ахуй гэд тэ өөрсдийнхөө нөгөө бахархал үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолын одоо хамгийн том хүчин зүйл гэж ярьдаг юм маань байхгүй болох гэдэг шүү дээ. Дахиад эрэгтэйчүүдийн амиа хорлолт тэ сэтгэл готрал хорт цуршил тэгээ нөгөө дундаж наслалт өвчлөл гэд маш олон сөрөг үр дагаврууд аль хэзээний аюулын харанга дэлдчихсэн байгаа. Тэгэхээр хөвгүүдэд анхаарснаар ирээдүйд мэдгүй 10 жилийн дараа 20 жилийн дараа одоо байгаа хөвгүүдийг 20 жилийн дараа амиа хорлохгүйхэн шиг болгох тий 10 жилийн дараа гэмт хэрэгтгийн одоо гэмт хэрэгтэн болгохгүй байх гэдэг арга хэмжээнүүдийг яаралтай авах шаардлагатай болчихж байгаа байхгүй юу. Тэгээд юу яаж байгаа юм бэлээ? Нөгөө гендерийн үндэсний хороо засгийн газар одоо нөгөө нэг гендерийн үндэсний хороо болон бусад яамдуудтай ингээд бодлогын яамдуудтай хамтраад гендерийн төлөвлөгөө гарсан. Одоо авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарсан. Энэ дээр
бас боловсролын ам ахлаад яг энэ нөгөө охид хүүхдүүдийн сургуульд хамрагдалт тэгээ нөгөө генерийн асуудлууд тэгээд н залуу малчдыг бас боловсролтой болгох гэдэг бодлогууд бас хийгдээд эхэлсэн. Тэгээд энэ дээр нөгөө салбар хоорондын уялдаа нэгдүгээрт чухал, хоёрдугаарт хэлээд л иргэний нийгмийнхэн байнга л ярьдаг суурь шалтгаан руу чиглээд өгөөч гэд тэ. Яагаад малчин эрэгтэйчүүд ганцаараа мал дээр байгаад байгаа вэ? Яагаад эмэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүд мал дээр очихыг хүсэхгүй байгаа вэ? Гэдэг чинь малчтын хөдөлмөрийн хүнд хүчээр нөхцөлтэй холбоотой болчихж байгаа байхгүй юу? Малчин эмэгтэйчүүдийн одоо хөдөлмөр эрхлэх цаг 12-оос 15 цаг байдаг. Өглөө нар гарлаа, үүр цайлаа, өдөржингөө ажил хийдэг, гэрээ ажил хийдэг, малын ажил хийдэг тий. За тэгээд нөгөө 100 дурхан болох юм бол бүр хэцүү, нөхөр нь отроор яваад өгнө. Нөгөө тийм муу малаа буюу нөгөө түл мүл тий отрын ая даахгүй нөхдүүдийг авч үлдэн тий дахиад хүүхдүүдээ асран, ахмад настай хүмүүсээ асран, гэр ахгүй, гэр цэвэрлэх, хоол хийх, цагаан эдээ мэдээ гэд ингээд нөгөө дуусахгүй их ажилтаа байгаа тохиолдолд тийм ажил хийгээд амьдралаа үрж байгаа эмэгтэй хүн охиноо яг өөртөөгөө адилхан сонголтыг хийлгэх үү гэдэг асуулт. Тэрнээс биш охтуудтай хайртай тий охтуудаа мундаг эрдэн боловсралтай хүн болоод баяжаад яваасаа гэсэндээ сургуульд явуулаад байгаа мó гэдэг асуулт тий. Тэгэхээр нөгөө нэг малчтын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, тэнд дэд бүтц байх хэрэгтэй, интернет байх хэрэгтэй, тог цахилгаан байх хэрэгтэй. Магадгүй цасан шуу одоо мэдхгүй тий дромч байдаг юм уу тий. Одоо юу эдий орчин үед хүүхдэд аж ахуйг одоо яаж хөгжүүлж болох юм те тэр юмнуудыг оруулснаар малчин эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулснаар тэнд хүмүүс амьдрын штэ. Тэрнээс биш эмэгтэйчүүд нь нутаг орондоо хайргуудээ ч юм уу те эрэгтэйчүүд нь нутаг орондоо хайртайдаа тэнд ганцаараа үлдээд байгаа юм биш. Энд чинь малтай холбоотой малчин амжиргаа нь дээр нь нөгөө өмчийн эзэн гэдэг нөгөө сэтгэлгээ эрэгтэй малчтад бий болгоод байна шүү дээ. Би нэг 100 толгой малтай шүү гэт тэ. Одоо өмч штэ эн чинь тэ өмч. Харамсалтай нөгөө зуднаар ч юм уу нөгөө 100 толгой мал нь байхгүй болоод эхлэхээр сэтгэл гутрал амиа оролцрол яваад байна л да. Тэгэхээр тэр малыг ингээ байлгах тэгингээ тэнд хүн амьдарч байгаа гэдгийг тэнд хүн амьдарч байгаа учраас тэнд хүмүүсийн хөгжих боловсрох тий тэр бүх орчин нөхцөл нь тэр газар нь баймаар л байгаа байхгүй юу. Гэтэл бүх юм нь хоттой тий бүх юм нь ингээ хоттой аймгийн төв дээр ч гоё кино театр байхгүй шүү дээ. Тэгэхээр ч нөгөө ингээ залуу малчид яах юм гэдэг асуулт гарч ирж байна. Хөдөө орон нутагт бол тийм эрсдлүүд толгорч болж байна гэж саярлаа тий. Хотод гэдэг юм уу арай өөр бүс нутгуудад бол боловсролын ярилцлагааны нөлөөс арай өөрөөр гарах болов гэж харж байна. Миний харж байгаагаар бол ер нь ингээ боловсролоос хоцрогдохоор төрөл бүрийн одоо нийгмийн зөв бус авиртай болох те зуршилтай болох ч гэдэг юм уу ийм зүйл хөвгүүд илүү автагдах боломжтой байгаад таа ч гэсэн ер нь дөрөнд яриад дурсан. Тэгэхээр одоо хот газар гэдэг юм уу эсвэл ер нь нийгмийн эдийн засаг талаасаа ямар хөө байдлаар нөлөөж болох вэ? Хөвгүүдийн боловсролын өсрөл нь сууршмал байгаа байдал дээр түрүүнд нөгөө гоцрогдол чинь нийгмийн эдийн засагтай холбоотой гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө шууд хэлэхэд ядуу үрхийн хөвгүүд илүү боловсролын гоцрогдолд өртөж байгаа. Тэгэнгүүт ядуу үрхийн хөвгүүд боловсролын гоцрогдолд өртөжхөөр гэмт хэрэгт холбогдох байдал өснө. За дээрэс нь хөдөлмөрийн аюулгүй байдал тий хангахдахгүй одоо гэдэг барилгын салбар чинь ялангуяа барилгын салбар бол хөдөлмөрийн аюулгүй байдал жоохон хэцүү шүү дээ. Тэгээд дээр нь нөгөө хөдөлмөрийн мүлжлэгт өртөнө. Тэгээ хөдөлмөрийн мүлжлэгт өртөнө, хөдөлмөрийн аюулгүй байдал нь алдагдана. Цалин үлсэн авч чадахгүй байгаатай холбоотой дахиад нөгөө ядуурлахаа торгоос гарч чадахгүй болно тий. Тэгээ ядуурлахаа торгоос гарч чадахгүй болохоор нөгөө гэмт хэрэг мэрэг тэгээ нөгөө онлайн мөрөгтэй тоглоомч гэдэг юм уу те амар хэлбэр аргаар мөнгө олох
гэдэг юм руугаа ороод тэгээд нөгөө донтолт гэд ингээд явчихж байгаа гэсэн үг. Эн чинь дахиад нөгөө эрэгтэйчүүдийн наслалттай, дахиад эрүүл мэндийн асуудалтай, сэтгцэн эрүүл мэндийн асуудалтай холбоотой. Эргээд одоо хоцорын газар бол илүү тэгш бус байдлын одоо ялгаа гэх юм те, баян хоосны ялгаа маш өндөр учраас аюу тод харагдаж байгаа учраас илүү их сэтгцэн эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх, ирээдүйдээ ихтгэлгүй болгох ч гэдэг юм уу те, ийм урт хугацааны сөргөөр дагаврууд бол гарч ирж байгаа. Түрүүн та бас хэд хэдэн нөгөө гадны жишээнүүдийг дурдсан те. Яг хүүдийн боловсрол чиглэсэн ер нь боловсролын хоцрогдлыг арилгах зорилгоор хэрэгжүүлсэн ер нь амжилттай дотоод гадаад жишээнүүд юу гэж болох вэ? Ер нь бол нөгөө ЮНЕСКО-гоос зөвлөд байгаа нэм 2 янзын бодлого байна гэдэг байгаа юм билэ. Тэр нь түгээмэл бодлого байх хэвээр. За тэр нь юу вэ гэхээр нөгөө тэг шамруулах бодлого буюу яг ингэж таргетлж нэг бүлэг рүү чиглээгүйч ашиг шимэн бүх хүмүүст ирэх. Тэр нь түрүүний хэлсэн сургалтын хөтөлбөрийн шинжилэл. Сургалтын хөтөлбөрийн шинжилэлээр дамжуулаад хүний эрх генерийн эрхтгш байдлыг бий болох, оруулах боломжтой, заах боломжтой. Манайх нөгөө бодлогын шинжиллийнхаа хүрээнд буюу нөгөө боловсролын хууль тий, боловсролын хууль дотроо ялгаатай хэрэгцээ гэдэг дотроо генерийг оруулж өгсөн. Дахиад заавал судлах, агуулга гэдэг дотор хүний эрх генерийн эрхтгш байдал гэд хуульчилсан байхгүй юу? Энэ бол бас айгүй том алхам. Одоо сургалтын хөтөлбөрийн шинжилэлээ хийгдэж явах явцдаа нэгдүгээр хөтөлбөрөө шинжилэхдээ хүний эрх генерийн мэдрэмжтэй байх, хоёрдугаар сурвалжгээ зохиохдоо яг энэ нөгөө хөтөлбөрийнхаа дагуу тий хүний эрх генерийн мэдрэмжтэй сурвалжиг зохиох, гуравдугаарт багш нарыгаа тэгж бэлдэх, багш бэлтгэж байгаа тогтолцоогоо цогцоор нь шинжлэх, дахиад ажиллаж байгаа багш нараа сургахдаа хүний эрх генерийн эрхтгш байдлаар сургах. За энэ бол нөгөө түгээмэл бодлогын нэг жишээ. Яг нөгөө таргетд бодлого байх хэрэгтэй юм. Тэр нь миний түрнээс хойш яриад байгаа ядуу өрхөхийн бүлгийн хөвгүүд гэж ирж байгаа тий. За магадгүй хөвгүүд биш маа гэхэд ядуу өрхийн хүүхдүүдэд чиглэсэн одоо боловсрол эзэмшигтэн чиглэсэн дэмжлэг. За тэр нь юу байж болох вэ гэхээр одоо бол нөгөө амжиргааны төвшөнд доогуур өрхийн хүүхдүүдэд сургачиг түрээсгүй өгдөг тий. За нэг тусламжийн байгууллагаас цүнх мөнх өгдөг тий. Дүрм товтс өгдөг. Энэ хангалтгүй гинэ. Юу вэ гэдгсэн чинь нэгдүгээрт нөгөө хоол, үдийн хоол. Үдийн хоолыг одоо бага ангид л өгж байгаа. Энийг анги ахих тусам үдийн хоол өгөх ёстой. Тэгжээж хичээл таслалтыг бууруулна, хичээл хоцролтыг бууруулна. Хичээл таслалт хоцролтыг бууруулад ирэхээр явандаа сурлагын амжилт нь ахина. За хоол идэх гэж сургууль дээр ирээд байгаа штэ бас нэлээд багахгүй хувь нь тий, багахгүй хувь нь үдийн хоолоо идэхийн тулд сургууль дээр ирдэг. Тэгэхээр хоол чанартай, шимт хижээлтэй байх хэвээр. Одоо болохоор нөгөө нэг үдийн хоолчныг бага ангид өгөөд тэгэнгүүт нөгөө бага ангидаа өдрийн хоол ингээд идээс сурцсан хүмүүс дунд ангид орохоор өсөд идэх байхгүй юу? Өсөд байгаа хүмүүс чинь хичээлээ ойлгохгүй. Тэр бол угсаа ойлгомжтой тий. За дээрэс нь нэмэлт нөөцүүд хэрэгтэй гинэ. За тэр нь юу вэ гэдгсэн чинь ганцхан сургачиг өгөөд хангалтгүй гинэ. За сургачигтай холбоотойгоор одоо юу гэдгийг 4-р ангийн хүүхэд байлаа гэж ботход 4-р ангийн хүүхэд 6 оронтой тоог тий хуваах, үржих гэдэг математикийг бол ингээд 4-р анги төгсөхдөө ингээд бүрэн гүйц ойлгоод чаддаг болоод төгсөх ёстой. Гэтэл нөгөө 2-р ангидаа гаццсан хүүхэд гэж болно шүү дээ тий. 2-р ангидаа гаццсан хүүхдэд хүрдийн чийжлүүлэх юм нэмэлт тасгал өгч болж байгаа байхгүй юу? 4-р ангид байгаа. Хэрнээ өөрийнх нь нөгөө математикийн чадвар нь 2-р ангидаа гаццсан. Тэгвэл хүрдээ чийжлэхэд нь 4-р ангийнхын турш дэмжлэг үзүүлэх. Одоо яагаад байгаа вэ гэхээр тийм байхгүй. 4-р ангийнхаа сургачтай л зуралтаад байгаа байхгүй юу? Тэр хүүхэд ойлгохгүй 6 оронтой тоо яаж хуваагаад байгааг ойлгохгүй. Хүрхийн амтан тий хүрдээ чийжлэх юм чинь. Тэгэнгүүт хүрдээ чийжлэхэд нь ганцхан багш ингээд чи хүрдээ чийжлээ гэж хэлээд нэмэргүй. Аав ээж нь хүрдийг ингэж чийжлэх юм а гэдгийг зааж өгөх хэрэгтэй. Харамсалтай нь аав ээж нь өөрсдөө хүрд мэдэхгүй юм уу? Эсвэл байхгүй байгаа тохиолдолд тэр хүүхэд бие дагаад хүрч чийжлэх гэж чинь аюу хэцүү. Ганцхан нөгөө ингээд автоматар хүрч чийжлэх гэхээсээ илүү
яагаад 2 4-ийн 8 гараад байгаа юм бэ гэдгийг ойлгох нь чухал байгаа байхгүй юу? Энэ нь нөгөө бичиг үсгийн унших чадвартай холбоотой. Тэгээд өгүүлбэртэй бодлого чинь өөрөө унших чадвар шүү дээ тий. Үсгээ мэдэхгүй үгээ ингэж үеэ холбож уншиж сураагүй хүүхэд өгүүлбэртэй бодлого бодож чаддаггүй. Математикийн багш нар нөгөө уншиж сураагүй хүүхэд айгүй хэцүү гэдэг байгаа нь өгүүлбэртэй бодлого ойлгохгүй. Өгүүлбэртэй бодлого ойлгохгүй хүүхэд чинь нөгөө текст хараад ойлгохгүй дээр нь шүүн тунгах сэтгэлгээ мэтгэлгээ багахгүй болчихж байгаа байхгүй юу? Ингээд нөгөө урт хугацааны хоцрогдол үүсээ явчихдаг. Тэгэхээр ийм нэмэлт ийм нөөцүүдийг бэлдээд за манай ангийн тэр 2 дугаар анги дээр гаццсан энэ нөхөр 3 дугаар анги дээр гаццсан гэд ялгаатай ийм нөөцүүдийг нэмж ингэж өгөж ажилуулах шаардлагатай байдаг. Энд нь багш нарыг чиглүүлэх шаардлагатай. Тэгээд тэр нөгөө үлдсэн гаццсан нөхдүүд чинь ямар хүүхдүүд байгаа вэ гэхээр ихэвчлэн нөгөө нийгмийн эдийн засгийн статус доогоор өрхийг аав ээж нь боловсрал багтай хүүхдүүд байгаа. Нийгмийн эдийн засгийн статус доогоор гэдэг нь дахиад эцэг эхийн боловсролын түвшинтэй холбоотой. Энэ яриаг дүгнээд яг асуухад хоёулаа янз бүрийн шийдлийн талаар ярьцлаа тий. Олон улсын шиг зөвлөмжүүд тий Монгол дээр бас гарч байгаа том жижиг өөрчлөлтүүд гэдэг. Төрийн төвшөнд, нийгмийн төвшөнд, тий сургуулийн төвшөнд, эцэг эх хүмүүсийн төвшөнд та яг маш товчхон зөвлөл гэвэл ер нь юу хэлэх вэ? Одоо төрийн төвшөнд бол түрүүнд дурдсан багш нарыг нэмэгдүүл тий нөөц бололцоог нь сайжруул, чадахжуул гэх мэт ингээд зөвлөмжүүд хэлж байна. Бусад та төвшөнд ер нь ямар хөө зөвлөмжүүд хэлэх вэ? Эцэг эхчүүдэд бол нөгөө юу яадаг штэ. Хүүгүүдтэйгээ яг ингээд миний хүүчин зүрх сэтгэлтэй мэдрэмжтэй хүн гэдэг үднэс нь харилцах тий. Тэгэхгүй чи ирээдүйд тийм хүн болно, ийм хүн болно гэд хүлээлттэй ингэж өндөр байлгаасаа гэж хүсэж байгаа. Тэр нь юу вэ гэхээр би түрүү хэлсэн чинь эцэг эхчүүдийн хүлээлт даавар ах тусам хүүхэд өөрийнхөө үнэлэх үнэлэмжинд доошлоод багш нар нь ялгаагүй тийм хүлээлттэй байгаа юм чинь за би ингээд яаж ийсэн ч тийм нэг мөнгө олтгол болчихвол болох юм байна гэд өөрийгөө тэр хүн чинь нөгөө арга хэрэгсэл гэж хараад байгаа байхгүй зориг биш те арга хэрэгсэл. Тэгэхээр арга хэрэгсэлгээ харчаар өөрийгөө эрхэм чанартай үнцэнтэй хайрлагдсан хүн гэж харахгүй байхгүй юу. Тэгэхээр хүүхдээ объектчлахгүй хүн гэж хандаад те миний хүү чухал шүү, чиний мэдрэмж чухал шүү, чиний зориг чухал шүү. Тэ ингээд чиний сонголт бас чухал шүү гэдэг тийм одоо харилцааг үсгдэг байгаасаа дээр нь үл хайхралт бол аюух явагддаг. Одоо хүүгүүд төр за тэнж байгаа хүчин төлчихгүй юм чи яах вэ тий тэнээ явж байгаа зүгээр штэ гэд тий тийм байдалтай байгаад идэг. Охтуудыг болохоор ингээд илүү ингээд нөгөө хамгаалтын механизмыг ажиллаждаг. Тэгэхээр нөгөө хүүгүүдтэй ч гэсэн ингээд анхаарал тавих, ярилцах тэр юмаа ингээд хийхгүй 10 нас 11 нас хүрэгчүүл харамсалтай байхгүй юу? Хайран нөгөө айгүй юм чухал цаг үеийг нь үл хайхраад өнгөрчхөөр 1000 өсвөр нь одоо том болоод асуудал тулгараад тий бүр нөгөө мухагаар хэлэхэд донтолцтой ч юм уу тий гэмт хэрэг холбогдсныхан дараа толгоогоо бариад нэмэргүй байхгүй юу? Хүүхэд ахт нь анхаарах шаардлагатай. Чи нөгөө биднээс 100% хамарж байгаа үе шүү дээ тий. Ялангуяа энэ бага насны хүүхэд бол биднээс 100% хамарж байгаа үе. Энэ үед нь ингээд богинохон хугацаа шүү дээ. Маш богинохон хугацаа. Энэ хугацааг бити алтаасаа гэж хүсэж байгаа. Сургуулийн орчинд бол мэдээж нөгөө сургууль эцэг эхийг хамтрагч гэж хараасаа тий. Тэгэхгүй дайсан гэж хараад идэг. Ихэнх сургуулийн захирал нар, багш нар дайсан гэж хараад идэг. Хамтрагч гэж хараад хамтдаа хүүхдээ голдоо тавиад тий энэ хүүхдийн сайн сайхан байдлыг хангах нь бидний зориг. Энэ хүүхэд бидний зориг шүү. Тэрнээс биш за нэг энэ хүүхдийг ингэсгэж агаад нэг 12 төгсгчүүл одоо бүр нөгөө зарим захирлууд ста шал буруу хууль хийсэн юу сурахгүй хүүхдийг 12 жил чирж явна гэж юу эдин гэж яриад байгаа байхгүй юу? Үгүй шүү дээ. Тэр хүүхэд 1 жил ч гэсэн сургуульд хамрагдаад сургуульд харьяалагдаад явбал магадгүй ингээ гэмт хэрэгт өртөх те эсвэл эрсдэлт өртөх юм нь багасж байгаа гэсэн үг байхгүй юу? Энийг ингэж ойлгоод хүүхэд чинь бидний зориг шүү гэдэг юм дээр нэгдээд тэгээд хүүхдийн сайн сайхан байдлыг хангах нь бидний зориг шүү. Тэрнээс биш нөгөө бидний одоо юу гэдгийг те боловсролын салбарын заавал онц сургах ч юм уу те заавал ингээл өстэй энэ хүнийг ингээл амар мундаг болгоод олон медаль тэмдэгтэй болгох нь тий зориг биш шүү дээ. Тэр хүнийг нэг ингээд сайн сайхан байлгаад
нэг зөв иргэн болгоод гаргах нь зорилго шүү дээ тий. Энийг бас бодвол чухал байгаа да. Тэгээд нөгөө нэг багш нарыг бэлтгэж байгаа тогтолцоо маань өөрөө маш асуудалтай байдаг. Энийг шинжлэх зайлшгүй шаардлагатай. Хууль өөрчлөгдлөө, сургалтын хөтөлбөр өөрчлөгдлөө, сургагчид өөрчлөгдлөө. Багш бэлтгэж байгаа сургуулиуд өөрчлөгдөж гин үү гэдэг асуулт тий. Яг нөгөө хуучныхаараа ингээл багш нь яриа л эдэг. Тийм байдлаар хичээл явах юм бол одоогийн нөгөө альва үеийн хүүхдүүд чинь энийг бол хүлээж авахгүй байхгүй нөгөө багш нар хоцрогдоод байгаа. Тийм учраас багш нар хоцрогдож байгаа учраас шинжлэх зайлшгүй шаардлагатай. Өргөн цар хүрээгээр харах юм бол гендрийн мэдрэмжтэй, гендрийн хувирган өөрчлөх боловсролын бодлого чухал гэдэг санал санаачлага үйл ажиллагаанууд 22 оноос хойш ингээд жижигээр хийгдээ явж байгаа. Энүүнийг ганцхан боловсролын юм уу, ганцхан гендрийн хороо юм уу хийх биш. Бүх салбаруудад хийхгүй бол болохгүй. Ганцхан боловсролын яамны бодлого юм бол эрүүл мэндийн боловсрол чинь тэгээд боловсролын яамны асуудал юм уу те? Эрүүл мэндийн яам орж ирэх шаардлагатай шүү дээ. Гэр бүлийн боловсрол тэгвэл нөгөө гэр бүлийн яам орж ирэх хэвээр. Эдийн засгийн боловсрол гэдэнгүүт эдийн засгийн сангийн яам ч юм уу тийм ингээд айгүй олон салбарын огтлолцсон асуудал чинь энэ боловсрол болон гендрийн асуудал дээр байдаг учраас салбар хоорондын хувирган өөрчлөх гендрийн боловсрол чухал. За манай подкастын урилгыг хүлээн авч оролцсонд баярлалаа. Тэгээд маш сонирхолтой сэдвээр яг бид нар ингээд өдөр тутамдаа яриад идэг те. Тэгсээр яг гүн рүү н орж хардггүй нэг үл тоодог гэх юм уу те. Энэ асуудлын талаар ярилцсан бас баярлалаа. Тэгээд таны ажилд амжилт хүсье. Тэгээд бас илүү сонирхолтой үр дүнгуудыг бас хийж байгаа судалгаануудаараа гарах байх гэж найдаж байна. Тэгээд баярлалаа. За, урьж оролцсон маш баярлалаа. Post fact.